За өнөөдрийн ярих сэдв болохоор quantum computer болон blockchain гэдэг сэдвийн талаар ярих гэж байгаа. Тэгээд ямар ч сан агуулга нь болохоор ерөнхийдөө криптограф, тэгээд blockchain, тэгээд quantum computer гэсэн гурван сэдвийг яриад тэгээд дуусна. Тэгээд аль болох хурдан товчхон тэгээд ойлгомжтой явчих гэж бодож байна. За ямар ч сан эхлээд бид нар криптографийн тухай ярих хэрэгтэй. Криптограф гэдэг нь болохоор одоо өнөөдөр чинь бидний банктай холбогдохтой хэрэгжилж байгаа юм те. Одоо интернет одоо ерөөсөө тэр чигтээ Facebook, Google, Twitter гэдэг бүгдээрээ одоо энэ криптограф гэдэг юм ашиглаж байгаа. Одоо нэгсэндээ бидний тэр одоо мэдээллийн нууцлал аюулгүй байдлыг криптограф гэдэг юмар хамгаалж идэг. Бид нар тэгэхээр өдөр болгон хэрэгжилж яадаг юм гэсэн. Тэгээд энэ криптограф нь болохоор юун дээр үндэслэн байд юм бэ гэхээр хамгийн одоо чухал ойлгох ёстой зүйл болохоор анхны тоо гэдэг зүйл байгаа. За анхны тоо гэдэг нь болохоор одоо нэг болон өөртөө бүхлээр хуваагддаг. Бусад бүх тоонд бүхлээр хуваагддаг. Одоо тэрнээс баг бүх тоонд бүгдэнд нь бүхлээр хуваагддаг. Тим тоог анхны тоо гэдэг гэж ерөнхийдөө бид 10 жилд үздэг шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл 2, 3, 5, 7 гэдэг ч юм уу те. Тэгээд дээшээ ингээд ерөөсөө хязгааргүй анхны тоонууд байгаа. Тэгээд энэ бүх анхны тоонууд болохоор нэг сонирхолтой шин чанар байдаг. Одоо жишээлбэл 3, 5, 2-ыг чи болгоод авъя л да. 3, 5, 2-ыг одоо жишээл 3 тэгээд 5, 2-ыг ингээд хооронд нь үржүүлэхээр гарсан хариу нь болохоор за 15 гэдэг тоо гарч байгаа. За 15 гэдэг тоо ямар одоо сонирхолтой шин чанартай вэ гэхээр ерөөсө 3, 5 гэдэг хоёр анхны тоонд хуваагдана. Одоо за яг нэгийг тооцоолж тэ 15-ыг нэгт одоо үржүүлвэл 15 гардаг. Гэхдээ нэгийг тооцохгүйгээр анхны тооны одоо хамгийн анхны тоонууд бол 2, 3, 5, 7 гэдэг ингээд дээш явж байгаа. Тэгээд 15 гэдэг тоог ерөөсө хоёрхан л анхны тоонд хуваагддаг. Ерөөсө ийм одоо сонирхолтой шин чанартай. Ямар нэгэн тоо байх юм бол одоо энэ хэсэг нь одоо байхгүй л гэж бодъё л доо. Одоо 3, 5, 2 нь байхгүй. Бид нар зөвхөн 15-ын тоо одоо 15 гэдэг тоо өгдсөн гэх юм бол энийг бол зөвхөн энэ хоёр анхны тоонд л задлах боломжтой болж байгаа. За энэ болохоор энэ анхны тооны аягүй сонирхолтой одоо зүй тогтол байгаа. Тэгээд дээрэс нь шүү анхны тоонд нэг сонирхолтой зүй тогтол байдаг нь өөрөө ямар зүй тогтол. Одоо жишээл 2, 3, 5, 7 тий 11 гээд дээшээ ингээд явж байгаа ч гэсэн тэр дээшээ явж байгаа одоо ямар нэгэн зүй тогтол байхгүй маш замраагүй явагддаг. Тийм болохоор одоо жишээлбэл ийм 15 гэдэг тоо бидэрт өгдсөн байлаа гэхэд энэ ямар хоёр анхны тоо гэдгийг олоход баг зэрэг хүндрэлтэй байдаг. Одоо ямар нэгэн зүй тогтол байхгүй, ямар нэгэн томьёо байхгүй болохоор. За тэгээд ерөөсөө энэ чанарыг л одоо криптограф зэрчигт одоо ашигладаг. Одоо жишээлбэл энэ 15 гэдэг тооны оронд бүр том тоо байсан гэж бодъё л да тий. Хязгааргүй жишээ. Одоо 1000 оронтой ч юм уу тий. Тэнгүүд тэр 1000 оронтой одоо анхны тооны үржүүр гэдэг чинь бас нэг одоо хэдэн зуун оронтой нэг хоёр анхны тоо уулзалт задарна. Тэгээд бид нар одоо энийг нь одоо хоёр анхны тоо хэсгийг нь болохоор бид нар ингээд юу гэж авчдаг. Одоо нэг түлхүүр гэж авчдаг. Гэхдээ хоёр төрлийн түлхүүр байж болно. Одоо байж байгаа. Нэг нь болохоор энэ 15 буюу одоо юуны түлхүүр гэж байгаа. Нийтийн түлхүүр. За одоо жишээл нийтийн түлхүүр гэдэг чинь нэг иймэрхүү нэг юм түлхүүр байна гэж төсөөлөе л да тий. За энэ 13 3, 5, 2-ыг нь болохоор хувийн түлхүүр гэж нэрлэж байгаа. Одоо ерөөсөө хинт ч алдаж болохгүй нэг юм одоо зүй тогтолтой нэг юм хоёр түлхүүр байж байгаа гэж төсөөлж байна. За тэнгуүтээ ерөөсөө энийг нь болохоор одоо энийг тэр чигт нь юу гэж нэрлэдэг байгаа. Нийтийн түлхүүртэй криптограф гэж нэрлэдэг. За энэ нэг сонирхолтой тал нь болохоор одоо юу гэж юм байдаг? Шифрлэх гэдэг нэг асуудал байдаг. За шифрлэх гэдэг асуудал нь яадаг вэ гэхээр одоо мэдээллийг би өөр хүнд уншуулахгүй тулд айлсгүй одоо дамжиж явах үед нь одоо тэр очих ёстой хүнээс өөр хүнд уншуулахгүй тулд одоо тэр мэдээллийг шифрлэх хэрэг гардаг. Тэгвэл ямар нэгэн одоо мэдээллийг шифрлэхдээ одоо энэ зөвхөн нэг талын одоо түлхүүр нь ашиглаж болдог. Одоо жишээлбэл шифрлэхдээ одоо энэ нийтийн түлхүүрийг ашиглаад тэгээд эргүүл задлахтаа хувийн түлхүүрийг ашигладаг байдлаар энийг одоо математикийн аргаар одоо тухайн мэдээллийг шифрлж болдог юм арга байдаг. Энийг болохоор одоо нийтийн түлхүүрт криптограф public key cryptography гэж нэрлэдэг. Энийг бол одоо ерөнхийдөө бид нэр бол өдөржиндөө одоо интернет ашиглаж байгаа. Нэг өсөндөө Facebook руу бид ингээд вебээр нэвтэрсэн үед ерөнхийдөө тэр голоос нь интернет дамжуулж байгаа хүмүүс бидний голын одоо дундаас явж байгаа мэдээллийг одоо жишээлбэл би нэг найзтайгаа чатлж хийж болно шүү дээ. Тэр чатлж байгаа мэдээллийг дундаас нь хэнийг авахгүй тулд бид нэр Facebook-ийн одоо энэ public
key-ээр нь өөрийнхөө явуулж байгаа одоо мессежээ энкриптэлждэг гэдэг, шифрлждэг гэсэн. Тэгмэд Facebook болохоор өөрт нь энэний хос болох одоо энэ нууц дэлгүүр нээж байгаа. Хувийн дэлгүүр. Энэ хувийн дэлгүүрээр миний тэр шифрлсэн мэдээллийг задлаад уншчихдаг. За тэгээд одоо за ерөнхийдөө нэг функц байдлаар одоо ингээд харуулъя гэх юм бол одоо жишээлбэл шифр хийдэг одоо за энкрипт хийдэг одоо функц нь болохоор миний одоо тэр мессежийг аваад за тэнгуүтээ одоо нөгөө нэг бидний public key-г аваад тэгээд үр дүнд нь болохоор одоо нэг юм юу мэдээлэл гаргаад ирдэг гэсэн үг. За энийг нь одоо өөр нөхөрт хэлчих. Цаашаа өнгөрч. За энэ болохоор одоо нэг юм encrypted message гэдэг унших боломжгүй юм чи гараад ирнэ гэсэн. Одоо энийг бол замаас нь хинч уншиж чадахгүй. За энийг нь болохоор одоо би энийг нь Facebook руу явуулчихна гэсэн үг шүү дээ. Одоо энэ хэсгийг бид нэр болохоор ингээд Facebook руу явуулчихна. За Facebook руу явуулчихгод Facebook-ийн яадаг вэ гэхээр энийг decrypt хийдэг. Decrypt гэдэг нь болохоор одоо шифрийг тайлж уншина гэсэн. Шифрийг тайлж уншихтаа болохоор одоо энэ нэг миний явуулсан нэг хачин текстийг өөрийнхөө одоо юутай өөрийнхөө одоо энэ харгалзах хувийн дэлгүүртэйгээ ингээд нэг функцээр оруулаад тэгээ гарангууд одоо миний явуулсан мессеж гараад ирдэг. За ийм хүү байдлаар одоо энэ хувийн дэлгүүрт криптограф гэдэг юмыг бол бид нэр ингээд дундын нөхдүүдэд одоо нэг элч нартаа алдчихгүй тулд одоо ингээд юу яаж байгаа гэсэн үг. Ашиглаж байна гэсэн үг. За тэгээд энийг болохоор одоо ойлгохдоо бол ингэж бас ойлгож болдог одоо яг одоо энэ энкрипт хийж байгаа одоо функц нь бол одоо энийг нь болохоор түлхүүр, энийг нь болохоор цоож гэж ойлгож байна. За цэнхрээр төрчих. Одоо padlock гэж яддаг шүү дээ. Padlock гэж одоо зөвхөн энэ улаан түлхүүрээр л энэ padlock одоо тайлэгдана. Гэхдээ энэ улаан түлхүүртэй түлхүүргүйгээр энэ padlock ингээ онгорхоо явж явах юм бол ингээд дээрээс нь нэг одоо түлхэл нэг төгжиж чинь гэсэн. Тэгэхээр одоо нэг өсөндөө би энэ padlock-оо дэлхийд даяар тараагаад тэгээ над руу хин нэг нууц мессеж явуулах гэж байгаа бол одоо нэг савн дотор хийгээд тэр саваа энэ одоо онгорхой padlock-оор нэг удаа дарчихна гэсэн. Тэгээд дараад тэр хүн өөрөө ч онголож чадахгүй. Тэгээд тэр сав над руу явуулчихна. Тэр савыг нь надаас энэ одоо улаан түлхүүртэй, хувийн түлхүүртэй хүнээс өөр хин ч уншиж чадахгүй. Одоо над дээр хурж ирээд тэгээд би энийг онголоод уншиж чадна гэсэн. Иймэрхүү байдлаар зөвлөлт. Гэхдээ ягаад одоо би энэ хоёулангийн түлхүүрээр зурчиж байгаа вэ гэхээр энэ бас зөвхөн юм нэг encryption биш, өөр бас юм зэрэг болж байгаа. Одоо жишээлбэл бид нар ярьдаг шүү дээ, цахим гарын үсэг гэдэг. Цахим гарын үсэг гэдэг нь болохоор одоо ерөөсөө яг л энэ хоёр түлхүүр ашиглаа явчихдаг. Энэ хоёр түлхүүр ашиглаад за яаж одоо энэ шиг одоо ингээд функц болгоо авчиж л да. За ингээд функц болгоо авчингууд цахим гарын үсэг нь болохоор цахим гарын үсэг зурах одоо жишээлбэл сайн хийдэг функц л явж байна. Энэ функц нь болохоор юун дээр цахим гарын үсэг зурах гэж байгаа. Одоо жишээлбэл гэрээ гэж болно те. За гэрэн дээр за ийм гэрэн дээр би гарын үсэг зурах гэж. За гэрэн дээр гарын үсэг зурхтаа болохоор би өөрийнхөө нууц түлхүүрийг ашиглаад ингээд гарын үсэг зурчих. За тэгээд эн чинь болохоор надад юу өгөх вэ гэхээр энэ гарын үсэг өгч. За нэг юм гарын үсэг гэдэг ч юм те. За энэ юм зэрэг болох вэ гэхээр энэ гарын үсгийг одоо ингээд тэр чигт ингээд дэлхийд даяар тараач гэсэн энэ одоо гэрээтэй. За дэлхийд даяар нь цаашаа одоо хэрэгтэй хүндээ тухайн албан байгууллагт ч юм уу те. За тэгээд тухайн албан байгууллага болохоор тэрийг нь баталгаажуулж үздэг. Одоо жишээлбэл шалгадаг функц гэдэг. За шалгадаг функцт нь болохоор би тухайн гэрээгээ хийгээд за тэгээд дээрэс нь одоо энэ нөгөө нэг гарын үсгийг хийчихнэ. За нэг юм гарын үсэг. За тэнгүүд энэ юу явуулдаг вэ? Юу буцааж өгдөг вэ гэхээр миний одоо public key одоо энэ public key-г буцааж өгдөг. За тэгээд одоо тэр энийг ч юм бол одоо ингэ дэлхийд даяар тараасан байгаа шүү дээ. Би бол энэ бол би гээд тэнгүүд одоо энтэй ингээд тулгаж үзээд за окей энэ хүн бол гарын үсэг зурсан хүн байна гэд одоо батлаад одоо мэдчихдэг гэсэн үг. Ягаад яаж мэдээд байгаа вэ гэхээр ерөөсөө энэ гарын үсгийг энэ цахим гарын үсгийг энэ гэрээнд зөвхөн энэ түлхүүрээр л зурх боломжтой. Энэ түлхүүрээр зурсан байж энэ check гэдэг функцээс энэ түлхүүр одоо миний нийтийн түлхүүр гарч ирж байгаа гэсэн үг. За энэ болохоор ерөөсөө л бүгдээрээ энэ анхны тооны энэ одоо зүй тогтол дээр зүй тогтолгүй байгаа зүй тогтол дээр одоо ингээд тулгуурлаж хийгдсэн криптографийн одоо
юмнууд байна гэсэн үг. Одоо ашиглаад одоо ерөнхийдөө математик ашиглаж байгаа гэсэн үг шүү дээ. Математик ашиглаад бид нэр мэдээлэл инкриптж болж байна. Өнөөдөр бол бид нар энийг хэрэглэж байгаа. Энэ бас цахим гарын үсэг гэдэг юм хэрэглэж байгаа. Одоо Монголд ашиглаж байгаа цахим гарын үсэг бол бүгдээр бас энийг ашиглаж байгаа гэсэн. Одоо тэр цахим гарын үсэг зурхын тулд заавал надад ийм хоёр юм хос түлхүүр хэрэгтэй. Нэг түлхүүр нь болохоор яг цааталтаа математикаар бол ийм хоёр анхны тоо, нөгөөтөн талаар тэр хоёр анхны тооны хурцур. За тэгээд энэ одоо анхны тооноос нь одоо нийтийн анхны тооноос нь эргүүлээд энэ хоёр өмнөх анхны тоогийн үржүүлсэн анхны тоог гаргаж ирэхэд маш хэцүү үйдэг. Яагаад тэгэхээр тэр чинь одоо нэг анхны тоо ч өөрөө зүү тогтолцоо болохоор ямар нэгэн тийм гаргаж ирдэг том юу гэдэг юм байхгүй. Тэгээд одоо нэгсэнд тэр түлхүүр гэдэг математикаар гээд хамгаалагдаад нууцлагдж байна гэсэн үг. За ийм одоо аргаар бид нар өнөөдөр бол криптографик ашиглаж байна. Өнөөдөр ч ерөнхийдөө бид нар ашиглаа явж байгаа. За тэгээд бас нэг криптограф дотор байдаг бас нэг сонирхолтой нэг зүйл нь юу гэхээр хэш функц гэдэг нэг юм байдаг. За нэг юм функц байлаа гэж тэл та. За энэ функц нь болохоор за ямар ч хамаагүй бас нэг документ авдаг. За энэ бол хэш функц шүү заяа. За энэ хэш функц нь яадаг юм гэхээр энэ документэд одоо энэ ямар нэгэн мэдээлэл юу ч байсан болно. Одоо энэ ном ч байсан болно, гэрээ ч байсан болно, зураг байж болно, видео хийж болно, юу ч хийж болно. За энд зориулсан хэш гэдэг юм гаргаж ирдэг. За энэ хэш нь болохоор ямар сонирхолтой одоо шин чанартай вэ гэдэг дээр хэш функцийг эргүүлээд одоо энэ хэш функцээс функцээс одоо энэ гараад ирсэн хэшээс нь энэ документыг эргүүлээ гаргаж авах боломжгүй байдаг. Зөвхөн нэг л тал руугаа гэсэн. Тэгээд дээрээс нь шүү одоо энэ документ нэг том одоо нууц товчоо байла. Айлсгүй библ байна уу, хууль байна уу, гэрээ байна уу, ганц үсэг байна уу, ганц тэмдэг байна уу, зураг байна уу? Ерөөсөө одоо том жижиг ямар ч хамаа авахгүй. Энэ болохоор ерөөсөө ганцхан уртцтай байдаг. Бүхэл бүтэн библ хийгээл одоо нэг 100 ширхэг тоотой ийм нэг уртцтай хэш гаргаад ирж байгаа гэсэн. Тэгэхээр одоо бүх зүйлийг хэшиж болно. Бүх хэшүүд нь бүгдээрээ хоорондоо ялгаатай ч гэсэн урт нь адилхан ийм хэшүүд гарч ирдэг гэсэн. За тэгээд хэш функцийн бас нэг одоо хэрэглэгдэхүүн нь болохоор одоо жишээлбэл за энийг одоо ингэж үзчихье л да. За энэ одоо энэ нэг документ нь болохоор одоо жишээлбэл шар өнгөтэй документийг л авч байна. За нэг документ ч тийм. За энэ шар өнгөтэй документээс болохоор ийм цэнхэр өнгөтэй хэш гараад ирлээ гэж байна. За тэгэнгүүт би тухайн шар өнгөтэй документоос ганцхан ширхэг үсийг өөрчлөөд одоо жишээлбэл бүхэл бүтэн одоо нууц товчоо байлаа гэхэд тэр нууц товчоон дээрээс ганцхан ширхэг үсийг өөрчлөөд нэг арай өөр документ болгож. Бараг адилхан. Ерөөсөө одоо ингээ анзаарахдаггүй. Тэгсээр нэ ганцхан ширхэг үсгээрээ одоо ганцхан ширхэг цэгээр ч юм уу те ялгаатай. За тэгэнгүүт энэс гарч ирж байгаа хайш нь шал өөр байдаг. Жишээлбэл ногоон ч юм те. За энэ чанарыг бид нар юунд ашигладаг гэхээр тухайн документэд санаатай болон санаандгүйгээр ч юм уу те ямар нэгэн тийм өөрчлөлт орсон уугүй гэдгийг шууд нь хэшийн тулгаа шалгачдаг. Одоо нэг өсөндөө бүхэл бүтэн ингээд нууц товчоог хооронд нь ингээд үг өсөхгүй тэмдэгтээр нэгэж шалгаж байгаа оронд зүгээр хоёулангийн хайшлаад хайшуудын л ингээд хооронд нь ялгчдаг. Тулгаад харчихна гэсэн. За энэ хоёр ингээ хайш нь өөр байх юм бол энэ хоёр документ өөр юм гэсэн. За одоо жишээл бид нар энийг энэ дээдлийн гарын үсгийн жишээн дээр харъя л да тийм. За жишээлбэл нэг хакер хурж ирээд гарын үсгэн дээр нэг жижигхэн тэмдэг өөрчилчлээ хүчтэй. За тэнгүүд тэр гарын үсгэн дээр тэмдэг чинь болохоор энэ тухайн гэрэний хэшийг өөрчилж байна. Тэнгүүд би болохоор тэрэн дээр одоо тэр хэш дээр одоо энэ цэнхэр хэш дээр би гарын үсэг зурцсан байлаа гэнгүүт нөхөр болохоор одоо миний гэрээг одоо дүнгийн өөрчлөлт ч юм уу те өөрчилчингүүд энэ хэш нь өөрчлөгдөөд энэ хэш нь өөрчлөгдсөөр болохоор одоо энэ чек гэдэг функц ажиллахгүй гэсэн. Энийг гаргаж ирж чадахгүй гэсэн. Ингээд ерөнхийдөө тухайн гэрээ бүрэн бүтэн байна уугүй гэдгийг бид нар бас ингэ шалгахчих болж байгаа. Одоо интернетээс айлсгүй одоо компьютерийн алдаатай байдлаас болоод энэ алдаа зааж олно бас. Тэгэхээр санаатай болон санаандгүй энэ төр юг өөрчлөлтийг ажилтыг бид нар бол ингээд энэ хэш функцээр дамжуулаад мэдчих болдог. За иймэрхүү давуу талтай функц. За ингээд ерөнхийдөө бол одоо бидний өнөөдөр ярих криптографийн хэсэг бол ингээд болчихж байгаа. Ерөөсөө ийм л хэд ойлголтоор бид нар блокчейнийг тэр чигт нь босгож ирж болно гэсэн. За блокчейн гэдэг болохоор одоо бид нар мэддэг шүү дээ. Биткойн гэдэг юм эдэн шөө одоо бусад бүх койнууд, бүх криптокойнууд бүгдээрээ блокчейн дээр үндэслэсэн. Жишээл биткойн. Хамгийн том төлөөлөгч нь болохоор биткойн.
одоо 2009 онд 2008 онд нэг нэрээ нуусан Сатоши Накамото гэдэг нөхөр нэг диссертацийн ажил бичээд тэр диссертацийн ажил дээр болохоор сая өмнө бид нар энд ярьсан энэ криптографийн функцүүдийг ашиглаад тэгээд ерөөсөө за ийм төлбөр тооцны хэрэгсэл хийж болохоор байна гэдэг ийм одоо документ гаргаад тэрнийхэн дагуу дэлхийн одоо өнцөг болон бүрээс санаа нэгдсэн хүмүүс нээлттэйгээр тэр кодыг нь хөгжүүлээд тэгээд биткойн авах мэдлсэн байна. За тэгвэл блокчейн гэж юу вэ? Блокчейн яаж ажилтгийг гэдэг. Тэгэхээр одоо за хамгийн эхнийх нь ярих хэрэгтэй юм болохоор хэш лист гэдэг юм байна. Хэш лист гэдэг нь яадаг вэ гэхээр за ерөөсөө нэг документ байлаа гэж дээ. За ямар ч документ гэж байна. За одоо зүгээр нэг текст ч юм уу те тоо ч юм уу юу ч. За тэнгууд энийг тэр чигт нь одоо ингээд нэг хэш функц гэсэн шүү дээ те. Хэш функцлог оруулчихна. За энэ хэш функц оруулж ирснийг оруулж ирээд нэг юуганд гарч ирнэ шүү дээ те. Хэш нь гарч ирэнгүүт тэр хэшийг нийт авчиж байгаа. Дараагийнхаа документ дээр. За энэ хэш. За тэнгууд дахиад энийг бас нэг хэш функцээр хийгээд тэгээд гарч ирснийг нь дахиад ингээд дараагийнхаа документ дээр гэх маягаар за энэ ингээд за иймэрхүү байдлаар ингээд ийшээгаа ингээд хязгааргүй үргэлжилдэг ийм зүйлийг бид нар хэш функц гэж нэрлэдэг. Хэш лист гэж нэрлэдэг. Одоо нэг өмнөх хэш функц ашиглаад бид ийм хэш лист үүсгэж болж байгаа гэсэн үг шүү дээ. За энэ хэш листийн давуу тал нь юу гэхээр ингээд бид нар ингээд нэмээ яваад хийж болдог. За нэмж явж байгаад одоо энд нэг жижигхэн одоо өөрчлөлт гарлаа гэж. За энд нэг тэмдэг алга болсон ч юм уу те. За эсвэл нэг ширхэг тэмдэг ямар нэгэн байдлаар нэмэгдсэн хин нэг санаатаагаар ч юм уу эсвэл санаанд гүгэр ч юм уу хард диск нэвтрээд ч юм уу гэж нэмэгдсэн байлаа гингүүд энэ функцээс гарч ирж байгаа хэш энэс зөрчдөг. За энэтэй тэнцүү биш болно гэсэн. За ингээд эхлэнгүүд бид нэр за энэ документ дээр ямар нэгэн одоо алдаа гарсан байна гэж үзэж байгаа. Энэ документ дээр өөр алдаа гарсан байна гэдгийг мэдчихэж байгаа. За энэ бол ингээд хичээн шурт байж болно шүү дээ. Тэгээд ямар нэгэн жижигхэн өөрчлөлтийг бид нэгээд шууд мэдэх боломжтой энэ ачлист дээрээс. За дараа нь одоо блокчейнд яаж энэ ачлистыг ашиглаж байгаа талаар дараа нь ярина. За дараагийнх нь ойлголт болохоор хэш кэш гэдэг асуудал байна. Хэш кэш гэдэг асуудал гин хэш кэш гэдэг одоо тэр ойлголт байгаа. Тэр ойлголт нь болохоор яадаг вэ гэхээр за ямар нэгэн хэш функц байлаа. За ямар нэгэн документ байлаа. За энэ дээр бид нэг nonce гэдэг нэртэй тоо ямар ч хамаагүй тоо ч юм уу үсэг ч юм уу юу ч хамаагүй нэг юм ямар нэг юм. За ихэнхдээ бол тоо байдаг. Тоо нэмээд тэгээд эндээс гарч ирсэн хэшийг эндээс мохош. Ямар нэгэн difficulty гэдэг одоо энэ нэг тооноос. За ерөнхийдөө бол энэ хэш нь бол ерөнхийдөө тоо гарна л да. Бүх юмыг нэг тэгээр илэрхийлж болдог шүү дээ. Тэгэхээр нэг тэг гэдэг чинь өөрөө цаанаа тоо хийж идэг. Тэгэхээр эндээс гарч ирсэн хайшиг энэ difficulty гэдэг энэ тооноос их вэ нүү бага вэ нүү гэдгийг жишээд тэгээ бага болох юм бол энэ одоо зүйлийг hash cache гэж нэрлэж байгаа. За энэ юунд хэрэгтэй ямар одоо яагаад ингэж ийм яриад байгаа гэдэг тэгэхээр за энэ n гэдэг тоог бид нар хайна. Энэ n гэдэг тоо нь болохоор энэ функцийг ажилуулад гарч ирсэн хайш нь difficulty-гаас бага байх нөхцөлийг хангадаг n байх хэрэгтэй. Жишээлбэл энийг бид нар 1 гэдээ авчлаа гэхэд энэ болохоор энэ difficulty-гээс одоо их болчлоо гэж бодъё л да. Тэгэх юм бол энэ hash cache биш. За тэнгууд за 1 гингүүд болохгүй байсан чи 2 гэдээ үзье. За тэгээд дахиад одоо их байсан бол болохгүй. Тэгээд 3, тэгээд 4, тэгээд 5 гээд ингээд 6, 7 ингээд явж ангууд яг одоо энэ чинь нэг самсраггүй гарч ирээд байгаа байхгүй. Одоо энэ hash функцийн hash нь одоо эндээс ерөөсөө энэ тоог өөрчлөхөд нэг тоо өөрчлөхөд өөрчлөгчдөг гэдэг чинь тийм тэр чигтэй. За тэнгууд ерөөсөө энэ тоог өөрчлөнгүүт л энэ hash чинь ингээд өөрчлөлтөө яваад байна. Тэгээд ингээд pseudo random гэж ярьдаг шүү дээ. Энэ тоог өөрчлөхөөр самсраггүй байдлаар шал өөр тоолоо яваад байна гэсэн. За тэнгууд энэ тоог энэ одоо difficulty гэдэг тооноос бага байдаг энэ n-ийг бид нар олсон тохиолдолд одоо ерөөсөө энэ hash-ыг hash cache гэж нэрлэдэг. За энийг бид нар бас өдөр тутамд ашиглаж яадаг гэхдээ бид нар мэддэг. Жишээлбэл юун дээр ашиглаж яадаг вэ гэхээр email дээр ашиглаж яадаг. За одоо жишээлбэл email-ийг зүгээр ингээд бичээл хүссэн хүн руугаа явуулчих болдог байсан бол өнөөдөр spam гэдэг юм дэлгээх болох байсан. Одоо дэлхийд даяар бүх хүмүүслөө хүссэн хүн явуулаад болохоор хүн болгон одоо над руу баахан хэрэггүй spam mail ирүүлээл тэ. Тэгээд авахгүй тулд mail болгонд одоо жишээлбэл энэ mailд ч юм болохоор
хин лүү явуулж байгаа, хинээс явуулж байгаа гэдэг ингээд ийм мэдээллүүд энэ байна гэсэн үг шүү дээ. Одоо энэ мейлинг гэсэн үг шүү дээ. За тэгээд хин лүү явуулж байгаа гэдгийн доторх мэдээлэл нь өөрчлөгдөх болгонд энэ хаш ч өөрчлөгдөж байдаг. Тэнгүүд нь одоо жишээлбэл за хасаар явуулж чинь гэдэг юм бол хасаа дээр ингээд гарчигтай ийм мейл явгод одоо хасаад зориулсан энд би энэ нонс гэдэг тоог хайх хэрэгтэй болж байгаа. За тэгээд одоо mail provider бол одоо жишээлбэл Google ч юм уу те Yahoo ч юм уу бүгдээрээ энэ нэг өөрсдийн гэсэн difficultyтэй байдаг. Энэ тоноос баг хashтай байж ээж чиний мэйлийг хүмүүст явуулнаа. Өгөөдгөл бол над чинь спамтчих болохоор болохгүй гэдэг. За тэгээд ерөнхийдөө бид нар зэрэг ирж байгаа бүх мэйлүүд өөр гэсэн одоо ийм нонстой буюу ийм хашкаштай ирдэг. Тэгээд за ягаад энэ тэгээд спамаас ингээд юу яагаад байгаа сэргийлээд байгаа гэдэгтэр энэ хашийг тооцоолоход тодорхой хэмжээний цаг хугацаа ордог. Нэгсэндээ proof of work гэж нэрлэдэг энийг. Энэ хашийг нь олоход хэцүү. Одоо энэ болгоныг ингээд давтаал юу яагаал одоо ингээд шалгаал тий амар их цаг хугацаа зарцуулдаг хэрнээ эргүүлээд энэ функцээс шууд зүгээр нь хайшиг гаргаж ирээд их өнөө баг өнөө шалах гэд мангар амарх. Нэгсэндээ бодоход хэцүү хэрнээ шалах гэд амарх юм бодлого гэсэн. Тэгэл ерөөсөө хүн болгон зориулаад нэг тодорхой хэмжээний бодлого бодохоор одоо тухайн компьютерт цаг хугацаа бас одоо энерги зарцуулдаг гэсэн. Тэгэхээр цаг хугацаа энерги гэдэг чинь өөрөө цаана үн цэнтэй зүйл байгаа болохоор хүн болгон руу биш одоо зөвхөн явуулъя гэсэн хүн руугаа зөвхөн хүн руугаа л явуулах боломжийг бүрдүүлдэг гэсэн. Хашкаш гэдэг. За тэгээд блокчейнийг одоо ойлгохын тулд бас нэг ойлгох ёстой зүйл нь болохоор одоо цуурхал гэдэг ойлголт. Одоо gossip гэж ярилдаг. За цуурхлыг бол одоо шууд баг утгаараа. За одоо ямар нэгэн хүн байж байлаа гэхэд ямар нэгэн цуурхал гаргалаа. За нэг хоёр хүн хэллээ гэж хэлдэг те. Одоо жишээлбэл хэд ч үт хэлээрээ. Нууц шүү гэж хагаад хоёр хүн хэллээ гэхээр за энэ нөгөө хоёр хүн чинь болохоор цаашаа бас хэдэн гэж үт те. Энэ нууц гэсэн шүү. Эйгөө нууц юм байгаа. Гэт ингээд цаашаа ингээд хэлээ явдаг. За ингээд юусоо энэ нэг тосгон тэр чигтээ ингээд тэр одоо энэ хүнээс нууц шүү гэж гаргасан энэ gossip буюу цуурхлыг тэр чигтээ мэдсэн байж байгаа. За энэ gossip protocol гэдэг интернет ашиглагдаад байгаа тэр протокол нь болохоор яг л энэ зарчмаар ажилладаг. Одоо жишээлбэл ингээд дэлхийн үежилээ гэж хэлдэг л да тийм. За бүгдээр ингээд интернетээр ингээд холбогдсон гэдэг нэг юм дэлхийн үеижангууд ерөөсөө нэг нөхөр нь эндээс за нэг юм байна гэж гаргадаг. Тэгэл тэр нэг ингээд вирус шиг ингээд лийш тийш ингээд тархаал ингээд дэлхийг тэр чигтээ ингээд тэр мэдээл ингээд бүрхээд авчдаг. Тийм протоколыг одоо бид нар одоо gossip гэж нэрлэдэг. За gossip-ыг одоо жишээлбэл бидний хамгийн сайн мэддэг BitTorrent ашигладаг. Одоо ямар нэгэн төвлөрсөн сервергүй одоо жишээл Google, Facebook энэ гэдэг шиг төвлөрсөн сервергүй хэрнээ одоо яг энэ протоколын дагуу бид нэр одоо нэг юугаа мэдээлэл ингээд нэгнээс нөгөөт рүү дэлхийд даяар ингээд тарааж идэг энэ бараг л интернет гэсэн. Гэтэ энийг болохоор төвлөрсөн биш тархамал буюу distributed гэж нэрлэдэг. Decentralized гэдэг. Энийг одоо хамгийн одоо сайн ашиглаж байгаа дээр үс бидний мэдэх ашиглаж байсан зүйл бол BitTorrent. За BitTorrent бол gossip одоо gossip протоколоор BitTorrent ажиллагаа гэсэн. За энэ ч гэсэн одоо бид нар блокчейнийг мэдхэд бол айгүй чухал ойлголтуудын нэг. За тэгээд протокол гэдэг ойлголт үүдэг. Протокол гэдэг нь болохоор одоо за тэр шүүх мөхтөр байдаг тийм протокол биш. Ерөнхийдөө болохоор дэлхийн нийтээрээ одоо ингээд хэсэг бүлэг хүмүүс өвлөн зөвшөөрсөн алгоритм гэсэн. За ингээд нэг төгтүүд байлаа гэж хэлдэг. За дундаа ингэ сүлжээ үүсгэсэн. За сүлжээ нь болохоор одоо нэг юм алгоритм даа явуулдаг. Ингүүл тгий шүү. Тэгвэл ингэ шүү. Ингүүл тэхгүй шүү гэж тэ. За нэг юм алгоритм байлаа гэж хэлдэг. Энэ алгоритмыг л ерөөсөө тэр чигт нь бид нар протокол гэж нэрлэдэг. За жишээлбэл одоо юуны протокол гэдэг чинь тэ. BitTorrent дээр бол одоо ингээд бид нар нэг юм юу гэж мэдэн штэ ratio гэдэг юм байдаг штэ. Бид нар хичнээн апплод хийгдсэн төдий чинээ их одоо ratio гэдэг юмтай болоод бусдаас төдий чинээ их хэмжээгээр юм татах хэрэгтэй болно гэдэг юм те. Иймэрхүү байдлаар BitTorrent-ийн болохоор өөрсдийн гэсэн юм протоколыг үүсгээд тэгээд илүү их апплод хийдэг хүнд одоо илүү их одоо те апплод хийдэг хүнд хүмүүс даунлод хийлгэх дуртай болдог юм те. Ийм протоколыг хэрэгжүүлснээр болохоор дундын зурчлагч байгуулахгүй хүмүүс өөрсдийн гэсэн одоо эрх ашиг хамгаалаад гээд дундаа нэг протоколтой байж байгаад тэрийг хэрэгжүүлээд дундын эрх ашиг хамгаалдаг гэсэн. За тэгээд энэ эрх ашиг одоо хин нэг хамгаалахгүй байх юм бол өөрийнх нь эрх ашигт одоо хортой гэсэн. Одоо жишээлбэл одоо биткойны протокол гэж байгаа. За тэр биткойны протокол дээр болохоор одоо тэдний ширхэг нийттэй байна, майнинг гэж тийм байна, шилжүүлэг гэж тийм байна гэдэг бүх юм тодорхойлогдсон протокол гэж байна.
За энэ протоколыг зөрчих юм бол энэ хүн болгонд өөрчлөн гэсэн одоо тухайн протоколоор дамжиж явж байгаа тэр сүлжээн дээр хүн болгонд өөрчлөн гэсэн үлдэгдэл одоо нэг биткойнууд байгаа шүү дээ. Нэгсэн одоо тэр протоколыг зөрчснөөр өөрийнхөө одоо үн цэнтэй тэр одоо хадгаламж дансны эсрэг юм хийж байна гэсэн. Тийм болохоор энэ бүх хүмүүс өөрсдөө протоколыг хамгаалах зорилготойгоор ингээд энэ сүлжээнд оролцож идэг. За тэр одоо дүрмийг л одоо ерөөсө протокол гэдэг. За тэгээд халаас гэдэг ойлголт үүдэг. Халаас гэдэг ойлголт нь болохоор түрүүний бидний одоо нэг хувийн түлхүүр, нийтийн түлхүүр гэдэг хоёр юм ашигладаг. За яаж ашиглад юм бэ гэдэгтэр одоо ерөөсө нэг түрүүн бидний цахим гарын үсэг гэж ярьж ирсэн шүү дээ. Цахим гарын үсэг гэдэг юмар дамжуулаад бид нар одоо жишээл гүйлгээ хийх жишээлдэг. За одоо жишээлбэл энэ одоо хувийн гарын үсгийг нь болохоор бид нар юу гэдэг нь хэлж байна. Одоо нууц үг гэж юм тий. За тэгээд нийтийн одоо энэ юуг нь болохоор түлхүүрийг нь болохоор хаяг гэж хэлж байна. Одоо данс. За дансны хаяг тий. Дансны хаяг. Ингэсэндээ хүн над руу мөнгө шилжүүлмээр явах юм бол энэ хаягаар минь над руу мөнгө явуулна. Би хүн рүү мөнгө шилжүүлмээр явах юм бол энэ нууц үгээрээ өөрийнхөө дансаас зарцуулалт хийнэ гэсэн. Миний дансаас зөвхөн энэ нууц үгтэй хүн л зарцуулалт хийж чадна. Миний хаяг руу бол энэ нийтийн түлхүүртэй өөр хинч байсан. Миний хаяг руу шууд мөнгө хийж чадна гэсэн. За энийг нь болохоор ерөнхийдөө нэг жоохон юу байгаад харуулах юм бол схемчлээд харуулах юм бол ийм түлхүүртэй хүнээс 10 ширхэг биткойн. 10 ширхэг биткойныг за ийм нэг өөр, за энэ бас нэг өөр хүний хаяг одоо нийтийн түлхүүр гэдэг бодчих юм түлхүүр шүү. Ийм гүйлгээ хийлээ гэдэг. За энэ гүйлгээг болохоор одоо ингээд нэг сүлжээ рүү явуулчих биткойныг. Тэнгүүд энийг чинь хинч хийж чадчих шүү дээ. Одоо жишээлбэл би өөр хүний хаягаас өөрийнхөө хаяг руу энэ хийж болохоор байгаа шүү дээ. Тийм болохоор энэ бас нэг одоо шаардлагатай юм болохоор одоо энэ юунаас гарч ирсэн гарын үсэг жишээлбэл энэ улаан цэнхэр гэдэг энэ хос одоо түлхүүрүүдээс гарч ирсэн гарын үсэг хэрэгтэй. За ингээд энэ гарын үсэгтэй цуг ингээд сүлжээ рүү явуулчихгод одоо нэг энэ гарын үсгийг чинь зурхын тулд энэ гүйлгээн дээр энэ нууц үгийг ашиглаад одоо энэ дээр бид нар ярьсан шүү дээ. Ингээд гарын үсэг зурчдаг. Ингээд гарын үсэг зурчдаг тий. За ингээд гарын үсэг зурхтаа болохоор энд нь нэг гүйлгээнийхээ мэдээллийг тэндээс зэрэглүүд эдийн биткойн гэсэн. Энд болохоор одоо миний нөгөө нууц үг гэж нэрлэдэг байгаа. Хувийн түлхүүр байна. Тэгээд энэ гарын үсэг гарч ирж байгаа. За энэ гүйлгээн дээр би 10 биш 1 болгох ч юм уу 100 болгох ч юм уу тий. Өөрчлөх үед одоо энэ гарын үсэг чинь хүчингүй болно гэсэн. Тэгвэл 10 гээд 10 бэсийг минь 100 болгосон байж ангууд тэр 100 болгосон гүйлгийг ийшээ оруулаад гарын үсгийг оруулахаар энэ гарч ирэхгүй гэсэн. Тийм болохоор одоо энэ тэрний хийсэн гарын үсэг гүйлгээ биш вэ гэдэг юм мэдчихвэл. За иймэрхүү байдлаар одоо нөгөө нэг дэлхийд даяар одоо блокчейний дансыг хөтлөж байгаа хүмүүс ингэ шалгах чинь гэсэн. За ингээд гүйлгийг бид нар одоо нөгөө нэг хийж болдог зүйл. Одоо энийг авлаа бид нар халаас гэж ярьлаа. Одоо wallet гэж ярьлаа. Wallet одоо жишээл энэ бол ерөөсөн миний wallet. Тэгээд энэ болохоор миний wallet-ийн нууц үг гэсэн. За ингээд миний wallet руу мөнгө шилжүүлээрэй гэж хаягаа найз руугаа явуулж байгаа. Манай найз болохоор одоо надаас тэрнлүүгээд одоо миний энийг энд тавьчих гэсэн юм шүү дээ. Тэгээд 10 биткойн шилжүүлъя гэд өөрийнхөө нууц үгээр гарын үсэг зурчих. Одоо энэ документ дээр энэ гарын үсэг зурчих байна гэсэн. За тэгээд миний данснаас мөнгө хасагдаад энэ хүний данслаа орчихсон гэсэн. За ийм байдлаар гүйлгээ бол хийгдэж байгаа. За албарлалт гэдэг нэг юм байна. Албарлалт гэхээр заавал нэг газар ухдаг уул уурхайн албарлалт гэдэгтээ бас хүмүүс андуурдаг ч гэсэн ерөнхийдөө бол яг адилхан утгатай. Одоо жишээлбэл албарлалт нь яад юм бэ гэхээр одоо энэ гүйлгээнүүдийг чинь хэнийг батлах хэрэгтэй болно шүү дээ тийм. За одоо жишээлбэл яад юм би дансандаа 10хан одоо биткойнтэй байсан байж ээж хоёр найзлуугаа 10 ширхэг биткойн явуулчлаа гэж байна. За энийг болохоор double spending problem давхар зарцуулалтын асуудал гэж нэрлэдэг. Энэ болохоор ерөөсөө өдийг хүртэл одоо ийм дунд нь банк байхгүй одоо гүйлгээ хийх боломж бүрдэж өгөөг асуудал ерөөсөө ийм double spending гэдэг юм том асуудал байна. Энэ асуудлыг одоо бид нар яаж шийдэх вэ? Одоо жишээлбэл би ингээд
өөрийнхөө гарын үсгээр ингээд зурцсан надад 10 биткойн байсан үнэн. Гэхдээ ийм зүйлийг 2 удаа үлдээд тэгээд сүлжээ рүү явуулчвал сүлжээ энийг яаж хийх гэдгийг одоо тэр бодлогыг одоо ерөөсөө одоо блокчейн шийдээд тэгээд биткойн гарч ирсэн гэсэн. За энийг болохоор яаж хийдэг вэ гэхээр ингээд шийдэж байгаа. Гүйлгээнүүдийг баталдаг нэг нөхдөж байгаа. Одоо жишээлбэл компьютер дээр ингээд тэр сүлжээгээр явж байгаа бүх гүйлгээнүүдийг ингээд нэг жижигхэн блок дотор хийгээд ингээд зурчих. Блок дотор хийгээд тэгээд нөгөө гүйлгээнүүд чинь оруулчихна. За тэг гүйлгээ болгон шалгана. Одоо жишээлбэл одоо энэ хаягаас ийшээ явуулсан имийг явуулсан байна. Энэ хүний хаягийн дүнхээр 10 биткойн байсан уугүй юу гэдгийг те шалгаад за окей. Бүх юм окей явах юм бол ийшээ ингээд нэмээд оруулчихна. За тэгээд за энэ гүйлгийг нь оруулсан байлаа гэж хэлдэг л да. Дахиад энэ гүйлгийг нь оруулах зөнгүүд энэ нөхрий чинь ганц нь 0 болсон байгаа шүү дээ. Нөгөө нэг шалгаж байгаа хүн чинь мэдчихэж байгаа шүү дээ. 0 болсон ирнэ. 0 юм бийж ийшээ явуулах чинь гэдэнгүүтээ энэ гүйлгийг нь юусоо оруулахгүй л гэсэн үг. За тэгвэл өөр нэг нөхөр бас энд бас ингээ гүйлгээнүүдийг оруулах сууж идэг. За тэгвэл одоо за энэ хэсгийг нь одоо энэ гүйлгийг нь энэ нөхөр оруулсан гэж байна. За энэ гүйлгийг нь болохоор энэ нөхөр оруулсан гэж байна. Хоёулаа зөв. Гэхдээ аль нэг нь сонгох хэрэгтэй. За тэхийн тулд энэ хоёр нөхөр чинь ингээ уралдах хэрэг болж байгаа юм. Одоо ингээд ямар нэгэн байдлаар одоо уралдаж хагаад хин төрүүлснийх нь блокийг бид нар жинхэнэ гэж үзийгээд одоо ингээд явчихна гэсэн. Энэ уралдааныг болохоор яаж хийдэг вэ гэхээр одоо нөгөө хаш функцээр хийдэг. Hash cache гэдэг юмар хийж байна. За энэ hash cache-ийг болохоор яаж хийх вэ гэхээр одоо энэ нөхөр чи өөрөө тухайн энэ блокоо нөгөө нэг hash функцээр ингэ оруулчихна. Тэгээд дээр нь нөгөө носоор оруулчихна. За тэгээд энэ нь одоо нөгөө нэг difficulty гэдэг тооноос бага болох хэрэгтэй hash. За тэгээд энэ носыг хайна гэсэн үг шүү дээ. Хоёулаа юм адилхан үйлс. За тэгээ уралдаж чинь гэсэн үг. Хин төрүүлж болох уу гэдгийг. За энэ хоёр чинь болохоор одоо нэг хоёр өөр гүйлийг батлах гэдэг болохоор энэ тоо өөр гарч ирнэ гэсэн. За энийг ностэй. Нос гэдэг тоо нь болохоор өөр алдна гэсэн. Тэгэхээр бие биенийхээс одоо хуулах гэдэг ч юм уу тийм боломж байхгүй. Өөр өөртөө тусдаа л хайна гэсэн. За тэгээд энэ одоо энийг 1 гэж үзсэн, 2 гэж үзсэн, 3 гэж үзсэн, 4 гэж үзсэн гэдэг энэ difficulty гэдэг тоо хэр одоо бага тоо вэ? Төдий ч нэ энэ энийг хайхад хэцүү болно гэсэн. За одоо хайж яаж хагаад нэгэн төрүүлээ олчлоо гэж дээ жишээлбэл. За одоо энэ дээдлийнх нь хүн ингээд төрүүлээ олчлоо энэ носыг. Энэ носыг энэ блоктой цуг ингээд хийхээр энэ гарч ирсэн хэш нь difficulty-гаас бага байдаг. За тэнгууд энийг шууд дэлхийд даяар одоо нөө хайхад хэцүү шалгах гээд амархан байдаг гэсэн шүү дээ. Дэлхийд даяар шууд нь олсон ностой тулгаж үзэл тэгээ шууд окей. Энэ нөхрийн блок батлагдлаа гэж үзэж байгаа. За тэнгууд чи одоо энэ савч нь одоо ингээд битүү болоод тэгээ ингээд блок болчихж байгаа. За энийг бид нар блок гэж хэлж байгаа. За энэ блок дотор нэг сонирхолтой хэд хэдийн юм байгаа. За хамгийн ихнийх нь болохоор өмнөх блокийн hash. Одоо нөгөө hash list-ийн орж ирж шүү дээ. За өмнө бас нэг юм блок байсан. За тэр блокийн hash нь энд орж ирж байгаа. За тэгээд бас нэг сонирхолтой юм болохоор энэ дээр нэг гүйлгээ хийж болдог. Тэр гүйлгээ нь болохоор одоо ийм гүйлгээ. За одоо энэ цэгэр ноцтол хүртэй байсан гэж хэлдэг те. Цэгэр ноцтол хүрлөө нууц гэнэ нийтийн төлөв хаяг руу одоо ингээд 1 биткойн шилжүүлээ гэдэг. Тэгэхдээ энэ болохоор хоосон оргоо болсноос. Ер нь бол ямар нэгэн гүйлгээ чи хин нэгнээс байх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ энэ гүйлгээ болохоор юм онцгой. Хоосноос 1 биткойныг гаргаж ирээд өөрлөгөө өгж байгаа энэ гүйлгийг энэ дотор хийчихдэг. Энэ дотор хийчихдэг. За ингэснээр болохоор тухайн хүн одоо энэ блок одоо хүлээн зөвшөөрөгдөд олон нийтээр ингээд хүлээн зөвшөөрөгдчлөө гэж бодоход энэ хүний дансанд 1 биткойн ороод ирж байгаа. Гэхдээ энэ биткойн болохоор аргуу усноос гарч ирсэн боيو хэвлэгдсэн одоо шинээр хэвлэгдэж байгаа юм шиг. Энийг л бид нар одоо олборлолт гэж хэлдэг. Энэ одоо гүйлгээнүүдийг дэлхийн нийтийн хүмүүсийн гүйлгээнүүдийг батлах
батлахдаа юуны төлөө батлах юм, юуны төлөө ийм ажил өсөр одоо энэ энийг хайдаг өсрөх ажлыг хийгээд байгаа гэхээр ерөөсөө өөрийнхөө дансанд энэ шинээр олборлогдож байгаа биткойныг авахын төлөө энэ гүйлгийг хийгээд байгаа гэсэн. За тэгээд энэ нөхөр доотлын нөхөр болохоор тэр чигтээ одоо ингээд энэ блок хинт ч хэрэггүй хог болж байна. Хаягдана гэсэн. За тэгээд дараагийн блок хаягдчих гэлээ. За дараагийн блок нь дараагийн блок дээр хүмүүс уралдаад эхлэх гэсэн үг шүү дээ. За энэ дараагийн блок нь болохоор энэ хайшиг гэсэн. Энэ хайшиг бидний хийж агаад дараагийн хүний одоо нэг дараагийн олборлагчийн мөнхийг хийж агаад тэгээд нэг дахиад энэ зэних процессыг тавтай. За энийг бол ерөөсөө олборлох гэдэг. За ингээд энэ хэдэн ойлголтууд болохоор бид нар блокчейнийг ойлгоход болохоор шаардлагатай хэрэгтэй зүйлүүд болчихж байна л да. За одоо жишээлбэл эндээс нь эхлэе явуул та. За энэ hash list гэдэг ойлголтоор болохоор бид нар блокчейнийг тэр чигт хийж байгаа. За энэ блокчейнийг бид нар энэ болгон ингээ блок гэсэн үг шүү дээ саяны яриадсан. Одоо дэлхийн нийтийн хүмүүсийн гүйлгээнүүдийг гээд блокоор ингээд хийцэн. За хооронд нь hash функцээр буюу одоо энэ hash cache гэдэг юмар ингээд хооронд нь холбогдсон. За тэгээд энийг бол шалгах гэдэг аюу амархан. Тухайн одоо hash нь difficulty гэдэг энэ тооноос бага байна уугүй гэж шалгаж байна. За тэгээд хоёрт болохоор одоо өмнөх блокийг нь хаашлаад энэ дотор байгаа хаштай адилхан байна уугүй гэж шалгаж байна. Одоо жишээ нэг нь дансны аргаар аль хэдийн ингээ хийгдсэн байгаа бүлгийг 10 байсныг нь 100 болгодог ч юм уу те. Эсвэл 100 байсныг нь 10 болгодог ч юм уу. Ямар нэгэн байдлаар дансны одоо хак дансны аргаар мөнгө идэх гэж оролдох юм бол одоо энэ нөхрийн хаш нь энэс зөрүүд энэ үйл явдал болно гэсэн. За энийг бол заавал санаатай биш санаандгүй хийж болно хард дискний нэвтрээд ч юм уу ямар нэгэн алдаа зав компьютерийн алдаанаас болоо одоо тэр одоо өөрчлөлт явагдаж болохоор энийг бол энэ байнга шалгаж яадаг гэсэн. Ингээл хүн болгоно дэлхийд даяар энэ блокчейнийг одоо шалгаад сууж яадаг гэсэн. За тэгээд ямар нэг ийм алдаа гарлаа гэж. Тэгэх юм бол одоо тэрийг авахаар энэ одоо энэ нэг тэр ирсэн шүү дээ. Gossip гэдэг протокол байгаа. Энэ Gossip протокол нь тэр ерөнхийдөө одоо энэ бүх энэ блокчейн гэдэг энэ документийг хоорондоо шеэрлээ хийж дээ. За шинэ блок гарч ирлээ гэдэг нь чинь ингээл Gossip протоколоор ингээл дэлхийд даяар тархаал. Тэгэл дэлхийн бүх хүмүүс ингээд шинэ блокоо хүлээж авангуудаа за ингээ өмнөхтэй зүг байна уу буруу байна уу гэдгийг шалгахад бол нэг цаг орохгүй. Тэр блок болгох гэж аюул цаг орж байгаа. За тэгээд хин нэгнийхээ алдаа гарах юм. За минийх ингээ зөрчлөө энэ миний хайшууд ингээ өвдөрчлээ. Миний блокчейн өөрчлөлт орсон юм шиг байна гэх юм бол эргэн тойрныхоо хүмүүсээс ингээд одоо wallet блокийг асуугаад надад wallet блок өгөөч гэдэг. За тэгээд яаж идэх юм гэдэг. Тэр бас худлаа юм өгүүл яах юм гэдэг асуудал гарч ирж штэ. Тэгвэл ерөөсөө хаш гэдэг юм чинь болохоор тэрийг нь болохоор одоо боломжгүй болгож байгаа гэсэн. Тэр хүн худлаа юм өгөхийн тулд энэ хайшийг дахиж бодох хэрэгтэй. Одоо нөгөө нэг түрүүн майнеруудын хийсэн ажлыг дахиж хийнэ гэсэн. За тэгээд дахиж хийгээд болчлоо гэж үү. Тэгвэл энэний чинь хайшин дахиад одоо энийхээ өөрчлөлөө гэхэд энийх энэ дээрээ дахиад өөрчлөлт. Энийг нь яаж хийж байгаа болчлоо гэхээр эн чинь өөрчлөгдөж байгаа юм чинь энэний хайшин дахиад өөрчлөлтлөө гэхэд энэс хойш бүх блокуудыг бид тэр одоо тэр хулгайч өөрчлөх шаардлагатай болно гэсэн. За тэгэхээр хин нэгэн хулгайч орж ирээд энэ блокчейнийг өөрчлөх боломжгүй гэсэн. За ингээд одоо ерөөсөө энэ дэлхийн нийтээрээ ийм Gossip гэдэг протокол ашиглаад цуурхал гэдэг протокол ашиглаад ийм hash list-ийг ийм hash cache-уудаас бүрдсэн hash list-үүдийг хоорондоо ингээд гүйлгээнүүдээс бүрдсэн hash list-үүд гэсэн үг шүү дээ. Hash list-үүдийг хоорондоо ингээд шеэрлээд гэхдээ одоо жишээлбэл олборлагч нь би ийм өөрийнхөө одоо нэг шинээр олборсон блок дотор өөрлөгөө ийм аргу хосноос мөнгө хөвлөнө гэдэг ийм зүйлийг нь бүгд протокол болгож мөрдөөд тэгээ хүн болгон өөрийнхөө данснаас одоо энэ өөрчлөж байгаа нууцыг одоо тухайн нууцгүнд харгалзах хаягаараа дамжуулж гүйлгээ хийгээд тэр гүйлгээ болгоно энэ блок дотор батлагдах ийм байдлаар блокчейн буюу биткойн гэдэг ажиллаж яадаг гэсэн. Ерөөсөө бидний энэ криптограф хэдэн функцүүдээр толгуурлал одоо ийм систем хийсэн гэсэн. За тэгээ өнөөдөр болохоор биткойны үнэ хэд байгаа вэ? Хичнээн ашиглаж байгаа вэ? Тэгээд ерөөсөө одоо өдөрт хүртэл одоо тийм айхтар том хакерт өртөж байгаагүй. Яг хав ганц хоёр асуудлууд бол гарч ирсэн. Гэхдээ тэр асуудлууд нь болохоор эрт үед гарч ирсэн. Тэгээд нэг тийм зөрчтэй бол асуудлууд биш. Гэхдээ хизээч хакерт болохгүй мó гэдэг асуудал гарч ирсэн. Бүр тийм амар төгс юм уу? Бүр ингээд насан туршдаа итгэж болох уу гэдэг асуудал гарч ирсэн. За тэнгууд энд болохоор хэд хэдэн одоо сул талуудын нэрлж болохоор байгаа байхгүй. Тэр нь болохоор за хамгийн эхлээд энэ анхны тоо гэдэг зүйл. Анхны тооны зүй тогтол нь олдоод энэ тооноос энэ тоог хэлбэрхэн гаргаж чаддаг болчвол яах вэ гэдэг асуулт. Ингээ хэлбэрхэн гаргаж чаддаг болчвол одоо энэ бидний энэ зохион бүтээсэн энэ бүх криптограф бүгдээр бодлоо.
За тэгээд энэ криптографууд бүгдээр бодлооснороо одоо манай энэ биткойн, манай тэр нөгөө нэг саний яриад байгаа блокчейн гэдэг бүгдээр бодлоо. За тэгээд нөгөө нэг миний дансанд байсан мөнгө төгрөг дээр үнэтэй цайтай юм бүгдээр байхгүй болчихно л гэсэн. За тэгвэл энэ зүй тогтол яаж нэгтгэх, хизээ нэгтгэх гэдэг асуулт гарч байна. Хэдэн мянган жилийн өмнөөс одоо энэ зүй тогтлыг нээж илрүүлсэн. Тэгээд ерөөсөө одоо хүртэл зүй тогтлыг олж одоо зүй тогтлохгүй байгааг нээж илрүүлсэн. Тэгээд зүй тогтлыг одоо хүртэл олж чадаагүй байна. Хэдэн мянган жилийн турш. За тэгээд өнөө маргааш нэгтчих магадгүй гэдэг бас айц болгонд байгаа. За тэгээд энийг нь одоо ингээд зүй тогтлохгүйгээр ч гэсэн одоо ингээд задлцдаг бас нэг арга гарч ирсэн. Одоо өнөөдрийн энэ бидний криптограф ашиглаад байгаа нь болохоор одоо классик компьютер буюу одоо бидний ашиглаж байгаа энэ гар утас одоо энэ компьютеруудаар хакердах боломжгүй гэдгийг нь бол баталчаад байгаа ч гэсэн хакердах амар хүнд хэцүү гэдгийг баталгаад байгаа ч гэсэн квантын компьютер гэдэг шинэ одоо компьютераар бид нар энэ нийтийн төлхүүрээс нь энэ нууц төлхүүрийг гаргаад авчих боломжтой гэсэн. Нэгсэнд одоо банкныхаар бол одоо банкны данс биш та тий. Одоо жишээл хаан банкны данснаас нь өөрийнх нь хаан банкны нууц төлхүүрийг гаргаад авчих боломжтой болчих гээд байгаа юм квантын компьютераар. За тэгэнгүүт яаж одоо гэдэг одоо сонирхолтой асуулт гарч ирнэ. Зүгээр яг уу тийм байх гэдэг орчиж болох ч гэсэн энэ чинь бас учрыг мэдэх сонирхолтой шүү дээ. За тэгэхээр тэрний тухай одоо хэлээрэй. Квантын компьютер гэж юу вэ? Квантын компьютер гэдгийг ярихаас өмнө бас квантын механик гэж юу вэ гэсэн юмнуудыг ярих хэрэгтэй. За квантын механик болохоор одоо өнөөдөр бидний ашиглаж байгаа мэддэг классик механикаас бол шал өөр ерөөсөй ойлгох боломжгүй бид нар толгоогоор бол ингээд одоо төсөөлөх гээд одоо мэдрэх боломжгүй нэг тийм амар хэцүү юм байгаа даа. Гэхдээ болохоор цааталт нь одоо математик том юмнуудаар бодоод гаргаад одоо тооцоолоод урьдчилан таамаглах боломжтой болохоор квантын механик гэж ярих гэдэг. Классик механик гэж. Классик механик нь бол одоо байгаа бөмбөгийн хурд байршлыг мэдчих юм бол тэр бөмбөг хаашаа ирээдүйд хаана байх вэ гэдгийг одоо мэдчих болоод байгаатай адилхан тийм одоо механик. Гэхдээ классик механикаас арай өөр. За хамгийн анх болохоор гэрлийг бөөмлөгөө долгиолгүй гэдэг нэг юм арга хэдэн зуун жилийн турш авсан. За тэгээд эндээс ерөнхийдөө бол квантын механик баг ихтэй гэж хэлчих болно. За хамгийн анх болохоор гэрлийг бол нэг юм туршилтаар хос нөхний туршил гэдэг юм аа гэдэг долгион гэдгийг баталсан байна. За хос нөхний туршил нь яадаг вэ гэхээр эндээс нэг гэрэл тусгаад за тэгээд энэний арталт байгаа дэлгэцээр одоо ийм одоо энэ хоёр нүхний завсраар гарч байгаа шүү дээ. Энэ хоёр нүхний завсраар гоод бид нар болохоор яаж цөлдөг байсан бэ гэхээр хоёр нүхний сүүдэрийн төвсөн. Одоо хоёр нүхний сүүдэр гэж ингээд хоёр ийм гоё гэрэлтэй нүхний одоо нөгөө ингээ гэрэлцсэн гэрэл ингээ туснаа гэж ингэж төсөөлж байсан. Гэрэл хэрвээ бөмбөлөг байсан бол бөөм байсан бол ингэж тусах хэрэгтэй байсан. Гэтэл бодит туршил дээр яасан бэ гэхээр энэ одоо завсарт нь байгаа ханныхын цаталт нь ийм тод гэрэл үүсээд ингээ хоёр тийшээ ингээ жижиг нарийнхан гэрлүүд үүсээд ийм сони юм гарчирсан. За тэгээ энийг болохоор бөөмлөг гэж гэрлийг бөөмлөг гэж үзэхээр тайлбарлаж болдгоо. Тэнгүүд яаж тайлбарлах вэ гэдээ бодоодсэн чинь долгиолог чанар энийг тайлбарлах боломжтой болж байгаа. За одоо жишээлбэл усны саунд дотор одоо нэг юм дэлгэц тавьж байгаа тийм хоёр нүх хийж агаад эндээс нэг долгион гаргасан гэж үзэлдэг. За энэ долгион болохоор энэ хоёр нүхээр гарахтаа дахиад нэг шинэ хоёр долгион байна. За энийг болохоор гэрлийн долгионы дифракц гэж ярьдаг. Долгион гэж сарниж байгаа дифракц болж байгаа үзэгдэл. За энэ дифракц болж байгаа үзэгдлээс яг энэ одоо зүйл ажиглагддаг. Одоо жишээлбэл энд нэг юм жижигхэн энд нэг арай бүр жижигхэн гэдэг ингээд яг голдоо болохоор илүү том ийм долгионууд одоо үүсдэг. Одоо энэ долгионыг одоо ингээд хүчээр зурх юм бол иймэрхүү голдоо болохоор илүү томтэй иймэрхүү юм болж байгаа. За энэ дээр илүү их тусч яах гэсэн үг шүү дээ. Энэ өндөр хэсэг дээр нь илүү тусч яах. Энэ дээр нь харах байна гэсэн. Одоо гэрлэр бол за юу долгионоор бол одоо ингээд энд илүү их том давлгаа үүсээд байгаа голт нь. Энэ зэрэг илүү их том давлгаа үүсээ. Энэ баг давлгаа үүсэхгүй. Энэ дахиад том давлгаа үүсээ. Энэ давлгаа үүсэхгүй нэг юм болоод. За энийг энгийнээр тайлбарлахын тулд энэ долгионы суперпозишн гэдэг юмыг тайлбарлах хэрэгтэй. Одоо жишээлбэл усан дээр юм хоёр долгион иржээлээ гэж тэл даа мэдчихсэн. За тэгвэл яах вэ? Одоо ингээд мөргөлдөх үү, ойх уу, альсгүй одоо ингээд задрах уу гэдэг ч юм уу те асуулт гарч ирэн. За тэгсэн чинь энэ хоёр яг уулзахдаа хоёр дахин өндөр долгион болдог.
Тэгээд зөрүүд өнгөрөхдөө зүгээр л хуучин байснараа зөрүүд өнгөрчдөг. Яг энэ уулзж байгаа хэсэг дээр одоо хоёр толгойн давхцснаа хоёр толгойн нийлүүлсэн юм шиг ийм өндөр болж байгаа хэсгийг бид нар суперпозишн гэж ярьдаг. Хоёр толгой. За энийг одоо энэ зургийг тэр чигт эргүүлээд харах юм бол одоо ийм өндөр толгойн биш, ийм хонхор толгойнууд хоорондоо хурцрэгд хоёр дахин хонхор болоод эргээд ийм хонхор чигээр явж байгаа ийм үзэгдэлтэй адилхан. Нэгсэнд болохоор энийг одоо толгойн бүх гэдэг төлөв өгдөг. Энийг болохоор хонхорчлоо хонхор талаар нь. Одоо хоёр бүх нийлэх юм бол хоёр дахин өндөр бүх болно. Хоёр хонхор нийлэх юм бол хоёр дахин одоо намхан хонхор болоод тэгээд зөрөөд өнгөрөхтэй болохоор эргээд одоо хуучин байсан шиг болоод тэгээд нэгээс нь мөргөлждөггүй гэсэн. А гэхдээ давхцахаараа нэг ийм сонин өндөр болоод идэг юм болохоор бид нар толгойн суперпозишн гэдэг. За энэний бас нэг суперпозишны сонирхолтой юм болохоор нэг ийм хонхор хоёр ингээд өөдөрсөн явж исэн бол яах вэ? Гэсэн чинь яг уулзахдаа байхгүй болчихсон. Байхгүйсэн юм шиг. Тэгээ эргээд зөрөөд гэр. За энд одоо нөгөө нэг манай суперпозишн. Энэ суперпозишн гарч ирж байсан шүү дээ. Нэг бол ийм хоёр дахь өндөр бүх бол хоёр дахь намхан хонхор байсан бол энэ бүх энэ хонхортойгоо усталцаад энэ суперпозишн юм байхгүй болчихж байгаа. Энэ болохоор бас одоо юуны суперпозишн гэсэн сонирхолтой чанар. За тэгээд энд одоо яаж ийм нөхдөр энд ч одоо ингээд нэг ийм одоо энэ болгоно нэг бүх гэдэг одоо л та тий. За тэгвэл энэ болгоны завсар нэг хонхор явж байгаа. За нэг гэсэн доо ингээд хажуу талаас нь зүсээд харах юм бол нэг иймэрхүү толгойн яваад байгаа байхгүй. За тэгээд энэ толгойн ч өөрөө одоо ингээд энүүгээр гарахтаа дахиад яг адилхан ийм толгойн хоёр ийм нүхнээс гарч байгаа юм хоёр толгой болж байгаа. За тэнгуүтээ энэ хоёр толгойн чинь хоёр бүх хэсэг нь энд ингээд уулзаад тэгээд энд нөгөө нэг баахан бүхнүүд чинь нийлээд нэг юм хоёр дахин том толгой энэ шиг юм суперпозишн толгой болж байгаа. За тэгээд энэ дахиад энэ бүхнүүд ингээд уулзаад. За тэгээд бүхнүүдийн завсраар болохоор энэ одоо нэг бүх нэг хонхор гэдэг ингээд яваад байгаа. За тэнгууд энэ нэг бүх энэ нэг хонхор хоёр нийлээр юу ч байхгүй болчихсон шүү дээ. Тэгвэл энд ингээд харанхуй тусаад байгаа гэсэн. Юу ч тусахгүй. Одоо тусах гэж одоо нэг ямар ч толгой байхгүй гэдэг алга болчихсон. За тэгээд энд болохоор хоёр бүх нийлээд өндөр болоод хоёр хонхор нийлээд хонхор болоод хоёр дахин өндөр хоёр дахин хонхор хоёр дахин өндөр хоёр дахин хонхор гээд ийм дээшээ доош гэсэн амар том толгой гараад идэг. Энд болохоор толгой баг гарахгүй. Энд дахиад гараад ирдэг. Энд толгой гарахгүй. Тэгээд гараад ирдэг гээд иймэрхүү ийм одоо интерференс гэж нэрлэдэг байгаа. Энэ хоёр нүхнээс үүссэн толгойны хоорондын интерференсийн ийм хээ үүсдэг. За тэгсэн чинь гэрлийнхтэр бол яг адилхан. Одоо ингээд энийг одоо ерөөсөө энэ гэрлээс ийм толгой гарч байгаа гэж үзээд тэгээд энэ хоёр толгойноос ерөөсөө нүхнээс дахиж ийм хоёр ийм толгой гарч байгаа гэж үзэх юм бол энд яг адилхан. Одоо энэ усныхт адилхан интерференсийн паттерн үүсэж байгаа. Энэ усны одоо толгойны нүхнүүдийн хоорондын зай, энэ толгойны хоорондын зай гэдгийг тооцоолоод энэ хоёр нүхнээс цаана хүртэл хоорондын зай гэдгийг тооцоолоод тэгээд энэ одоо энэ өндөр намын тооцоолыг хийж болдог энэ аргаар энэ тооцоолыг хийж болдог гэсэн. Нэгэсэндээ гэрлийг толгой гэж үзчих юм бол энэ интерференсийн паттерн гэж үзээд энийг толгойноор аюул хэлбэрх тайлбарлаж байгаа болохоор гэрлийг толгой гэж үзэж байгаа гэсэн. За ингээд Young гэдэг энэ одоо энэ Young-ийн хос нөхний туршил гэж нэрлэдэг. Энэ туршилтаар гэрэл бол үнэмлэхгүйгээр толгой болоод одоо ингээд ялагч болчихж байна гэсэн. За тэгсэн чинь жоохон байжсэн чинь Эйнштейн гэдэг нөхөр гарч ирээд гэрлийг одоо бөөм гэдгийг баталсан. За яаж баталсан бэ гэхээр гэрлийг ийм металл дээр тусгаад за ингээд металл дээр тусгасан чинь энэ гэрлийн одоо хүч нь ямар ухаас шалтгаалаад эндээс юм электрон сугарч байгаа гэсэн. За тэгвэл гэрлийг долгион гэж үзэх юм бол одоо тухайн долгионы одоо эрчмээс шалтгаалаад энэ электрон өсөж гарах хэрэгтэй байсан. Одоо их тусангууд илүү их одоо электронууд сугарч гарал тий. Одоо их тусангууд илүү одоо бүр их тусангууд бүр олон гэд сугарч гараад байх хэрэгтэй байсан. Тэгсэн чи тэгээгүй гэрлийг одоо долгион баг одоо жишээл эрчим хүч муутай боيو одоо нэг улаан гэрлэр ч юм уу те одоо ийшээ шарангууд эндээс огт электрон суурж гарахгүйсэн. Хичнээн ч тав тусгасан тэр электрон суурж гардаг. За тэгснэ ямар нэгэн хүчтэй уу нэг цэнхэр мингэр ч юм уу те хийж байгаа ч юм уу тийм долгионоор ингээд тусгасан чинь эндээс ерөөсөө электрон гарч ирээдсэн. Тэгэд энийг болохоор тухайн үед одоо Макс тийм Планк гэдэг нэг эрдэмтний нэг судалгаа нэг математик зал дээр тулгуурлаад Эйнштейн ерөөсөө энэ гэрлээс
одоо энэ гэрэлч нь болохоор бөөм шиг одоо ийм ингээд ийм бас нэг ийм жижигхэн бөөмүүд ингээд явж идэм шүү. Тэгээд эрчим ихтэй болохоор хангалттай электроныг сугалж чадах эрчим ихтэй болохоор электроныг суглаад байна гэд тухайн гэрлийн бөөм гэдэг юм одоо фотон гэж нэрлэсэн. За ингээд Эйнштейний энэ үзэгдэл болохоор одоо энэ фотоэлектрик эффект буюу Эйнштейнд Нобелийн шагнал авчирсан энэ туршилт болоо гэж байна. Энэ туршилтаараа Эйнштейн Нобелийн шагнал авсан гэдэг хэрцэн гонлоор биш. За тэгээд энэ фотоны энэ туршилтын дараа болохоор ерөөсөө гэрэл бод бөөм болж ирсэн. Толгойн биш юм бөөм юм бэ. Хөдөлшгүй мэн гэдэг юм сонин ойлголт гарч ирсэн. За тэгээд тэрний дараа болохоор яасан бэ гэсэн чинь энэ нэг одоо Young-ийн double slit экспериментийг одоо туршилтыг электрон дээр хийсэн. Электрон дээр хийхдээ болохоор одоо жишээлбэл яг адилхан. Одоо нэг хоёр хосног байрлуулад за тэгээд цааталт нэг юм хан байрлуулад за тэгээд эндээс электроны буугаар буудчих. За энэ электроны буугсан гэж үтгэл. За электроны буугаар буудахаар яасан бэ гэхээр электроныг бид нар бол ерөөсөө тухайн үед болохоор бөөм гэж боддог байсан. Ерөөсөө бөөм. Ерөөсөө технологи бол биш. Бөөм гэж боддог байсан. За тэгсэн чинь энэ электроныг нэгээр нь будаад одоо нэг ширхэг электрон будаад энэ хоёр нүхний айлынгаар гараад тэгээд эн чинь болохоор энэ дээр нэг юм бидний төсөөлж байгаагаар болохоор нэг юм ингэж буугаад тэгээд бас энэ талд нь за одоо ингэж буугаад тэгээд энэ дээр бас ингэж гарч ирээд одоо бөмбөгнүүдийг шидэх юм бол юм хоёр сүүдэр гарч ирж штэ ийм байх байх гэж төсөөлжсэн чинь яг усны төлөв шиг интерференсийн төлөв гарч ирсэн. Интерференсийн төлөв гараад ирэнгүүт хүй нөгөө бөөм гэдсэн чинь юу болчих вэ? Долгион болчихлоо шүү дээ. Электрон долгион юм шүү гэдэг асуулт гараад ирсэн. За тэгээд наад чинь болохоор зүгээр яг олныг ингээд буудангууд наад чинь хоорондоо ингээд одоо юу яагаад мөргөлдөөд зүгээр юм интерференс шиг харагдаад иж магадгүй гэдэг байдлаар нэгээр нь бодсон. Зүгээр одоо ингээд нэгийг буудаал энэ дэлгэснээр бүг гэдэг нэг ширхэг электрон. За тэгээд дэлгэснээр буурсан дараа араас нь дахиад нэгийг. Ингээд буудаад гисэн баг. За тэгсэн чинь электронуудыг одоо ингээд нэгээр ингээд олон буудаадсан чинь нөгөө нэг электронууд яг бууж байгаа. Тэр дэлгэцээр бууж байгаа энэ нөгөө нэг интерференс гараад ирсэн. Нэгэсэндээ одоо ганцхан ширхэг электроноор буухаар энэ одоо энэ дэлгэцээр буух магадлал нь ийм интерференсийн долгион шиг. Одоо долгионууд интерференс шиг ийм гаргаж ирээд байгаа нь айгүй ачаалттай болж эхэлж байгаа. За тэгээд тухайн электроныг долгион юм байна гэж үзээд гэхдээ тухайн дэлгэцээр унахдаа бөөм болд юм байна гэж үзэж байгаа. Одоо энэ бол квантын механикийн үндэс. Эхлээд тухайн электрон долгион байж байгаад тэгээд эндээс долгион шиг ингэж хараад энэ хоёр нөхөр зэрэг гар. За ингээ хоёр нөхөр нь долгион шиг хоёулангийн зэрэг гарч хагаад энэ дэлгэцээр унахдаа бөөм болчихдог гэж квантын физик үзэж байгаа. За энийг болохоор ерөнхийдөө ингэж тайлбарлаж байна. Электрон байж чадах бүх боломжит хувилбаруудаа байж хагаад нэгэн зэрэг оршиж хагаад буюу энэ хоёр нөхөр нэг ширхэг электрон хоёр зэрэг гардаг. Уг нь бол электроныг чинь хувааж болохгүй юм жижигхэн игэл бом байхгүй. Тэгсэн чинь энэгээр хоёр зэрэг гараад тэгээд хоорондоо долгионы хуулиар интерференслэгдээд тэгээд унах газараа бөөм болж өөрж байгаа гэж тооцож байна. За энийг болохоор ерөөсөө квантын физикийн суперпозицийн зарчим гэдэг. Одоо суперпозишн гэдэг нь болохоор суперпозиц гэдэг нь болохоор тухайн одоо бөөм байж болох бүх газартай зэрэг орчин буюу долгион шиг. Одоо шилэн долгион ингээд суперпозицээр ороод ирсэн шүү дээ. Тэгээд энэ долгион ч болохоор энэ долгион хоёр нөхөр зэрэг гараадсан шүү дээ. Тэгээд хоорондоо хоёр нөхөр зэрэг гарсан долгионууд хоорондоо интерференслэгдээдсэн. Энэ бүх үзэгдлүүд бүгдээрээ бидний бөөм гэж бодож ирсэн энэ дээр үзэгддэг юм байна гэдгийг тухайн үе одоо эрдэмтэд энэ туршилтаар энэ одоо Young-ийн double slit хосногны туршилт шиг электрон дээр туршиж үзээд бүх бөөмүүд ч гэсэн долгиолог шин чанартай байна гэдгийг олж ирсэн. Тэгээд эцэстээ одоо ерөнхийдөө долгион байсан гэрэл чинь бөөм болоод тэгээ бөөм байсан электрон долгион болоод ингээд юм нэгчин болчингууд ерөөс тэр үеийн эрдэмтэд бүгдээрээ хоорондоо нийлж хагаад бөөм долгион хоёр ерөөс аль аль юм байна. Салгаж болохгүй байна. Ингэж хувааж болохгүй байна. Аль алин гарна л явах хэрэгтэй байна гэдэг. Тэгээд тэр үед квантын физикийн суурь тавьсан байна. За тэгэхээр классик одоо бидний классик сэтгэлгээ бол долгион тул долгион бөөм бол бөөм. Ерөөсөө хоорондоо ингэж холцолж болохгүй байх хэрэгтэй байсан. Зүйлийг бид нар цоо шинжилгээ ухаан гаргаж ирээд тэр хол одоо дунд нь нийлүүлээд квантын механик гэдэг юм гаргаж ирж байна гэсэн. За энэ суперпозиц
гэдэг зүйл чинь болохоор одоо тухайн за электрон байлаа гэж үтэй л да. Ийм электрон асуусан гэхдээ. Энэ электрон байж чадах бүх газарт зэрэг үйждэг. За одоо ингээд энд байх бол энд байх бол энд байхгүй газар болохоор бас байхгүй гэдэг ч юм уу те. Ингээд нэгэн зэрэг ингээд ерөөсөө атомыг тойроод ингээд ийм үүл шиг. Гэхдээ энийг бид нар хөндлөх юм бол одоо нэг ажилт хийх юм бол энэ айлын газар электрон болоо бөөн болчих. Одоо нэг дэлгэцнэр буунгуудаа бөөн болж байгаа гэдэг. Ажилахгүй байгаадах юм бол одоо нэг атомынхаа цөмийг тойроод гээл нөгөө нэг байж чадах бүх газрын нэгэн зэрэгэнд оршоод байждаг. Ийм зүйл гэж үзэж байна. За байж чадах бүх газраа нэгэн зэрэг байна. Тэгснэ байж болох бүх одоо төлөвтэй нэгэн зэрэг байна. За тэрний болохоор нэг сонирхолтой юм л тэр entanglement гэдэг үзэгдэл байдаг. За юунд болохоор электронд болохоор спин гэдэг нэг сонин ойлголттой байна. Спин гэдэг нь болохоор одоо за энгийнээр тайлбарлах юм бол за ийм нэг туршилт байлаа гэж хэлдэг л да. Бид нар ийм логикийн зүг. За энэ логикийн зүг нь болохоор ийм логикийн зүг. За гэж байна. За тэгээд энд нь ийм соронц тавьчихна. За энэ болохоор одоо эсрэгээрээ байлаа гэж хэлдэг л да. За эсрэгээр биш. Ичлэн гээд гэж хэлдэг. За тэгвэл энэ логикийн зүг ийшээ яг голоор нь гоё ингээд гарчих юм бол юу болох вэ гэдгийг таамаглалтай. За тэнгууд энэ болохоор энэ хурж ирэнгүүтээ энэ одоо ижил цэнгүүд нь хойд туйл нь хойд туйлтайгаа өмнө туйлтайгаа түлхэлцээд тэгээд энийг эргэн эндээ. Эргээд тэгээд тэр чигтээ одоо дээшээ татагдах гэхээр доороос нь чангаагаад доороос нь татах гэхээр дээшээ чангаагаад болохоор чигээрээ явж хагаад туйлын шилэгдсэн гараад. За тэнгууд энэ туршилтаа дахиад нэг арай өөрөөр хийж үзье. Гэхдээ соронзон нь арай өөр хэлбэртэй. Нэг юм зүв шиг зүрхтэй. За тэгээд яг адилхан туршилт. Адилхан төлөлтэй. За энэ логикийн зүг ингээд ийшээ явуулангууд энд юу болох вэ гэхээр энэ хөр яг энэ гол хурж ирэнгүүд энэ одоо хойд туйл энэ хойд туйлтай түлхэлсэн. Энэ өмнөд туйл энэ өмнөд туйлтай түлхэлсэн. Гэхдээ түлхэлцэхдээ энэ өмнөд туйл энэ хойд туйлаас илүү бага хүчээр буюу одоо энэ чинь нэг юу гэж ядсан шүү дээ. Одоо нэг чам дээр гараараа дарвал илүү өвтгүү, хуруугаараа дарвал илүү өвтгүү, хадаасаар дарвал илүү өвтгүү гэдэг шиг. Одоо энэ ийм pointy ийм үзүүртэй болохоор энд илүү их сорон зовтой, илүү хүчтэй сорон зовтой байна гэсэн. Тэнгүүд энэ одоо энэ ингээд одоо энэ хөр логикийн зөв эндээ ингээ эргэнгүүд эргээд энэ одоо хойд туул нь урагш харж шít те. Энэ нь ингээд дээш харцсан одоо эсрэг тийш ингээ харцсан байж байгаа. Энд нь хойд туул нь энд нь өмдүүлэг харцсан байж байгаад энэ нөгөө нэг хүчтэй татдаг нөхөр чинь дээш нь татаад энэ нөхөр ингээд моригаад энэ дээр үрээд. Өмнө нь бол ингээд чулуун явж ирсэн шүү дээ. За тэгээд ийм болж байгаа. Энийг одоо би хаашин харуулж хийсэн. Одоо энэ AC-г нь доош нь одоо туйлыг нь солиод эргүүлээд хөндлөн босоо ямар ч байрлалаар хамаагүй энэгээр гаргасан. Энэ дотор яг эргээд дэшегээ л. За тэнгууд энэ туршлыг дахиад бүр сонирхолтой болгочих. За энэ соронзоо бид нэр эргүүлж эргэж байгаа юм. За ингээ эргэж байгаа чигээр нийшээ гаргуул яах. Эргэж байгаа чигээр нийшээ гаргуул одоо энэ өмнөх туршилтууд дээр болохоор энэ чинь нөгөө нэг бид нар одоо луужин лим чинь одоо хойд зүг рүү задсан шүү дээ энэ чинь тий. Яг тэрнтэй адилхан энэ чинь эргээдсэн шүү дээ. Эргээд одоо ямар нэгэн байдлаар энэ заавал ийм болж энд гарч ирээдсэн эргээд энэ болохоор бас заавал эргэцэн энд гарч ирээдсэн. За тэгсэн чинь энэ өөрөө эргэж байгаа тохиолдолд энд болохоор одоо өөрийн гэсэн одоо юутай өнцөг моменттай болоод энийг эргүүлэх тэгж одоо хялбархан эргүүлэх ер нь бол эргүүлэх ингээ боломжтой болчих. Одоо ингээд энэ шиг ингэж дээш доош нь ингэж тэнхлэр нь эргүүлэх боломж. Ягаад гэвэл энэ чинь ингээд эргэж байгаа болохоор энийг ингэж эргүүлэх боломж болж байна гэсэн. Тэгэнгүүт энэ туршил болохоор одоо энэ шиг ингэж энэ хоёр туршил чинь ингэж ирэхгүйгээр одоо ингээд энэ S хойд туйл нь болохоор илүү хөтөлгээд одоо ингээд энийг ингээд доош болчих. За ингээд доош явуулахдаа энэ болохоор ерөөсөө юу байгаа туйлын солигддог байгаа юм. За хэрвээ энэ нөхөр юм хэвтэй байсан гэж үзэл. Чи эргэж байгаа чигээр байгаа шүү дээ.
За энэ хэвтэй байсан гэж үзэх юм бол за эндээс гарахтаа ийм хэвтэй байсан гэж үзэх юм бол энд хүрч ирнэ. За хэрвээ туйлын юм солигдсон байх юм бол дээр гарч ирнэ. Ийм хөдөлгөөн яасан гэсэн. За ингээд нэг яшин доо тухайн одоо энэ төхөөрөмж маань энийг эргүүлж чадахгүй болохоор ингээд зүгээр ингээд замын ингээд мөрөөл гадаг гэсэн. Гэтэ хаашаа харсан байгаа. Жишээлбэл ингээд хоошоо харсан одоо доошоо харсан байх юм бол ингээд доош нь, дээшээ харсан байх юм бол дээш нь, одоо хэвтэй байх юм бол ингээд чигээр нь гэдэг ч юм уу те. Ингээд ерөөсөө энийг ингээд ялгацдаг юм болчихно гэсэн. Нэгээс нь одоо энд байгаа соронц хаашаа харсан байна гэдгийг ялгадаг төхөөрөмж болж байна гэсэн. За тэгээд энэ туршилтыг бид нэр квантын битээр хэмлэх болох. За квантын бит гэж одоо жишээлбэл за электрон. За электронд болохоор өөрийн гэсэн ямар нэгэн за юм эргэлт байсан гэж байна. За энэ эргэлтийг нь болохоор бид нэр тэмдэглэхтэй болохоор спин буюу одоо ангулар момент гэдэг юмар тэмдэглэдэг. За тэр нь болохоор юу юм гэхээр баруун гарын дүрм гэдэг дүрм байдаг. Баруун гарын дүрм болохоор ингээ гараа хатгаад тэгээ ингээ эрхээ руугаа залгаад ингээ эрхээ гоцоолонгууд энэ хурууны чиглэлийн дагуу эргэж байгаа гэж үзэх юм бол энэ эрхээ хурууны чиглэлийн дагуу өнцөг момент гэдэг одоо спин гэдэг юм гарч ирдэг. Тэгэхээр электрон одоо жишээлбэл ингэж эргэж байгаа тохиолдолд дээш харсан спинтэй, эсвэл доош харсан спинтэй тэр гэж байна. Одоо энийг ч одоо бид нар энэ бол дээш харсан, энийг дээш харсан, энийг одоо хажуучаа. За ингээд хажуу, за ингээд дээш харсан гэдэг ч юм уу. Тэгээ энийг болохоор ийш харсан спинтэй гэдэг тэмдэглэж байна. Эргэлтийг л зүгээр нэг шамаар тэмдэглэж байна гэсэн. За энийг спин гэж хэлдэг. За тэнгууд энэ электронц яг энэ одоо юутай адилхан. Энэ эргэж байгаа өөрийн гэсэн өнцөг одоо хурдаар эргэж байгаа энэ соронцтой адилхан энэ дээшээ доошоо зэрэгсэн юм гарч ирдэг. Гэхдээ нэг ялгаа нь болохоор нэг бол зөвхөн доош. За энэ дээшээ спинтэй дагууд зөвхөн дээшээ гардаг. Дээшээ спинтэй нэг нь дээшээ гарч ирж байна. За тэгвэл доошоо спинтэй байсан бол доош. За тэгээ энд байхгүй. Одоо юм хэвтэй гэдэг одоо тийм юу байхгүй. Зөвхөн дээшээ эсвэл доош. За эндээс ямар ч нэг юм гарч ирж байгаа нөхдөр энэ бол ингээ анханасаа ингээд өөрийн гэсэн өнцөг моменттэй байсан. За одоо нэг спинтэй байсан тийм. За тэнгууд энэ соронцыг яаж байрсанаас үл хамааран энэ өөрийн гэсэн тэр зам руугаа ингээд аялдаг. Одоо аялж ингэж өөрчлөгдөв гэсэн бол энэ квантын одоо битийн хувьд болохоор гээд нэг бол дээшээ нэг бол доошоо буюу тухайн соронцны хэмжиж байгаа чиглэлийн дагуу зөвхөн хоёрхан одоо дискрет гэж ярьдаг шүү дээ. Хоёрхан замаар л ялгагддаг. Нэг бол дээшээ, нэг бол доош. Энэ хажуучээ диагонал гэсэн юу ч байхгүй. Зөвхөн ингэж гарч ирдэг. За энэ болохоор квантын одоо энэ нэг хэмжилтийн асуудлын нэг аягүй сонирхолтой жишээ. Жишээлбэл энэ электрон одоо хаашаач ямар ч спинтэй байсан биш болно шүү дээ. Тэгээд бүх тийшээ спинтэй айлсгүй бид нар спинийн огт мэдэхгүй тийм байсан байлээ шүү дээ. Айлсгүй одоо бидний мэддэг одоо өмнөх суперпозишн гэсэн шүү дээ. Суперпозишн шиг электроны спинүүд нь бас ийшээ нэг гэдэг бүх спин руугаа нэгэн зэрэг оршиж идэг. Тийм суперпозиц байдалтай. Байжангууд энийг ямар одоо тэнхлийн дагуу жишээлбэл одоо юм Z тэнхлийн дагуу юм уу те X тэнхлийн дагуу юм уу Y тэнхлийн дагуу юм уу босоо юм хөндлөө юм уу гэдгээр шалтгаалаад энийг нэг бол тийшээ нэг бол доош орлоод хөндөж чинь гэсэн. Нэгсэндээ бидний хөндлөлт тухайн квантын битд одоо өөрчлөлт оруулаад байна. Квантын одоо төлөвтний өөрчлөлт оруулаад байна гэсэн. Өмнөх классик физикт бол бид нар яадаг байсан бэхээр бид нар нэг юм одоо ажиглалт хийжтэй те одоо жишээл за нар сарыг ажиглалаа гэдэг ч юм уу те. За эсвэл нэг жижигхэн туршилт хийлээ гэж одоо бөмбөг унгаж байгаа ч юм уу бөмбөгүүд хоёр айлын дөрвөлж унжаан гэдэг янз бүрийн тийм классик туршилт хийж байгаа үед ажиглалт гэдэг бол огт тухайн одоо нөгөө нэг туршилтаас одоо тусгаарлагдсан. Одоо тухайн туршилт нь ажиглалтаас тусгаарлагдсан л одоо байдалтай байдаг гэсэн. Нэгээс нь бид нар яаж ажиглалт шалтгаалаад тэр туршилт өөрчлөгддөггүй классик физик. Гэтэл квантын физик дээр болохоор бид нар яаж туршилт хийж яа, яаж ажиглалт хийж ин гэдэг шалтгаалаад тухайн квантын одоо төлөв нь өөрчлөгдөж байдаг. Нэгээс нь одоо годомжинд нэг дажгүй хүүхэн явж ангууд би тэр хүүхнийг ямар дажгүй бэ гэдээ хараад өнгөрөхөд тэр хүүхэнд хамаа авахгүй шүү дээ тий. Гэтэл квантын ертөнцид байсан бол би ингээд тэр хүүхнийг харангуй тэр хүүхэн мэдчихнэ гэсэн.
Яагаад чи намайг хараад байгаа юм гэдэг ч юм те. За тэгээд тэрнтэй адилхан одоо ерөөсөө ажилт гэдэг л квантын физикт тухайн квантын төлөвтэй өөрчлөлт оруулж идэг тийм ширүүн үзэгдэл болж байна. За тэгвэл энүүгээр одоо entanglement гэдэг нэг юм сонирхолтой юм тайлбарлаж байна. Одоо жишээлбэл ямар нэгэн фотоныг одоо ингээд за эхлээд ингэж одоо өмнөх одоо энэ туршилтаа зүгээр ингээд иймэрхүүгээд тэмдэглэчихье л да. За нэг юм Штерн гэрлах гэдэг. Энийг бол Штерн гэрлахын туршилт гэдэг баггүй. Тэгэхээр Штерн гэрлах гэдэг нэртэй аппарат байлаа гэж байна. За энэ аппарат руу би ямар нэгэн одоо электрон ч юм уу ямар нэгэн одоо юу хийхэд бөөмийг хийхэд, эгэл бөөмийг хийхээр квантын одоо төлөвтэй юм хийхээр нэг бол дээшээ, нэг бол доошоо гэдэг хоёр юм бол гарч ирдэг. Дээшээ спин тийм. Доошоо спин гэж ялгадаг. За ийм жижиг аппарат үүсэн гэж байна. Энэ аппарат руу электрон хийж болно. Электрон хийх юм бол электрон дээшээ юу доошоо гэдэг. За хамгийн сонирхолтой нь болохоор бүр нейтрон хийж болно. Нейтрон гэдэг чинь одоо хасах цэнэггүй, нэмэх цэнэггүй, ямар ч цэнэггүй одоо соронзоо оронгүй хэрнээ энэ Штерн гэрлахын төхөөрөмжөөр ороод гарахдаа бас дээшээ доошоо гэж гарч ирдэг. Нэгэсэндээ дэвтэй гэсэн. Спинтэй гэж чаддаг. Соронзоо орондог нөлөөлөлт спинтэй гэж чаддаг гэсэн. Яг дотор нь болохоор кварк гэдэг соронзоо оронтой тийм бөөмүүдээс бүрдсэн болохоор нейтронд өөрийн гэсэн соронзон шин чанар байгаа даа гэсэн. За тэнгууд одоо энэ Штерн гэрлах гэдэг энэ аппаратаар одоо электрон ч юм уу, нейтрон ч юм уу одоо ямар нэгэн квантын бөөмийг оруулангууд ингээд дээшээ доошоо гэдэг нь ялгчдаг байлаа гэж байна. За тэгвэл ингэ чинь фотоныг бид нэр за фотон гэрэл байлаа гэж байна. Гэрэл ингээ хаяа ийм электрон тэгээ позитрон болоод задарчдаг. За позитрон болохоор ингээд их сонирхолтой юм болохоор тэнэт гэдэг кино үзсэн юм байна. Тэрэн дээр болохоор цаг хугацаагаар уруу явж идэг гэж үздэг. Тийм болохоор одоо позитрон ийшээ явж исэн ч гэсэн тэмдгийг бид ийшээ гэж тэмдэглэдэг гэсэн. За тэгээд ямар нэгэн одоо за позитрон гэдэг чинь болохоор юу шүү дээ те. Электрон гэдэг нь болохоор хасах цэнэгтэй бөмбөг хэлж байгаа. Позитрон гэдэг нь болохоор нэмэх цэнэгтэй электрон хэлж байгаа. Боёо анти электрон гэсэн. Ийм хоёр бөмбөг болоод салчдаг. Нэг цэгээс хоёр бөмбөг салж байна гэсэн. За энэ сум жоохон толгой эргүүлээд хийж магадгүй болохоор би энэ сумыг болчих. За ингээс. За ингээд нэг цэгээс электрон, позитрон хоёр гарахтаа заавал эсрэг спинтэй болдог. За жишээлбэл электрон дээшээ спинтэй байсан бол позитрон заавал доошоо спинтэй. Одоо позитрон дээшээ ирсэн бол электрон заавал доошоо спинтэй гарч ирдэг. За энийг одоо хэдүүлээ нөгөө нэг алдарт Штерн гэрлахынхаа аппаратаар оруулчих. Өнөөдөр эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн мэд хүргэе. За энийг одоо ингээ оруулчингууд энд юу болох вэ гэхээр нэг бол дээшээ нэг бол доош гарч ирдэг шүү дээ. За тэгээд энд бол электрон дээшээ. За энийг өнгөөр ялгачих. За ингэ. Нэг бол дээшээ спинтэй, нэг бол доош спинтэй. За бол энэ ч гэсэн электрон ч гэсэн адилхан. Нэг бол дээшээ спинтэй, нэг бол доош спинтэй гарч ирнэ. Гэхдээ энэ дээр нэг сонирхолтой юм болох нь болохоор электрон дээшээ спинтэй гарч ирж болно. Тэгвэл позитрон заавал доош спинтэй гарч ирнэ. Электрон доош спинтэй гарч ирж болно. Тэгвэл позитрон заавал дээшээ спинтэй гарч ирнэ. Энэ болохоор ерөөсөө энэ хоёр нэг цэгээс үүссэн болохоор одоо юм хоёр араа байсан гэж төсөөлчихъя л да. Одоо жишээлбэл нэг юм хоёр юм араа. За хаашаа хэрэгжижсэн бол бид нар мэдэхгүй. Одоо ингээд нэг аль тийшээ хэрэгжижсэн ижлэхэн тийшээ ч юм уу эсрэг тийшээ ч юм уу ямар нэгэн байдлаар хэрэгжижсэн хоёр араа ангууд энэ хоёрыг бид нар ингээд нийлүүлчих. Нийлүүлээд эргүүлээд холдууллаа гэж хэлдэг л да тий. Одоо хавируулаад эргүүлээд холдуулангууд заавал эсрэг тийш. За нэг бол энэ нь ийш хэрэгж байгаа тохиолдолд энэ заавал ийш хэрэг. Хэрвээ энэ нь ийш хэрэгж байгаа тохиолдолд энэ заавал ийш хэрэг. За энийг болохоор одоо ингээд
entanglement буюу энэ хоёр хоорондоо ингээ хамааралтай болчих. Яг энтэй адилхан. Одоо ингээд энэ хоёрыг нэг юм чиг дээр уулзуулаад хавируулаад хоёр тийш нь салгачаар энэ хоёр хоорондоо хамааралтай болчихж байгаатай адилхан. Энд ерөөсөө хоёр электрон позитрон хоёр нэг газар байж байгаа хооронд салсан болохоор заавал юм эсрэг спинтэй болж байна гэсэн. За энийг болохоор quantum entanglement гэж ярилдаг. Одоо энэ электрон яаж хөндөхдөөс шалтгаалж нөгөө позитрон нь одоо яаж хөндөхдөх нь тодорхой болдог гэсэн. Нэгэсэндээ бид нэр энэ туршилтаар энэ хөндлөлт хийснээрээ энийхийг тодорхойлждаг гэсэн. Одоо нөгөө нэг суперпозицоор бол тухайн электрон чинь дээшээ бас доошоо зэрэг адилхан одоо нөгөө нэг суперпозицоор нэгэн зэрэг дээшээ доошоо спинтэй явж байгаа шүү дээ. Тэгээд Штерн Герлахын аппаратаар гараад хөндлөлт хийхдээ нэг бол энэ дээшээ юм уу доошоо сонгогддог. За тэгвэл дээшээ доошоо аль нь сонгогдгийг бид нар мэдэхгүй. Одоо жишээлбэл 50-50% магадaltaй сонгогдно. Гэх юм бол энийг ч бид нар мэдэхгүй. Одоо рандом ерөөсөө самсрахгүй гэсэн. Тэгсэн хэрнээ эсрэг самсрах. Нэгэн самсргуур дээшээ явсан байсан бол нөгөөт нь зайлшгүй доошоо. За энэ шиг энтэй төстэй гэхдээ энэс илүү хүн хүнс явдаг болох тааш шүү. За нэг иймэрхүү юмыг бид орлоо entanglement гэж хэлээд байгаа. За энэ болохоор quantum physics-ийн одоо энэ superposition entanglement гэдэг хоёр үзэгдэл бол ерөөсөө бид нар quantum компьютерийг хийхэд шаардлагатай одоо бүх функцүүд гэсэн. За энэ функцийг хэдүүлээ ашиглаад quantum компьютер одоо хийх гэж үзье л да. За хамгийн энгийн quantum компьютер болохоор электроник гişгчэнд одоо тооцоолъё. Одоо жишээлбэл электрон. За энэ электрон болохоор дээшээ спинтэй. За тэнгуүтэй бид нар нөгөө нэг алтартай Штерн Герлахын төхөөрөмж. За Штерн Герлахын төхөөрөмжийг болохоор бид нэр quantum компьютер дотор ийм тэнцвэр тэмдэглэдэг. Энэ хэмжилтийн тэнцвэр. За ингэсэн тохиолдолд манай электрон дээшээ гарч ирэх, доошоо гарч ирэх хоёр магадaltaй. Угаас анханасаа дээшээ одоо спинтэй байсан болохоор дээшээ спинтэй гарч ирэх магадлал 100%, доошоо спинтэй гарч ирэх магадлал ерөөс нь 0. За ерөөсөө энийг юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр электрон бид нар анханаас нь дээшээ спинтэй бэлдээд энэ хэмжилтийн төхөөрөмжөөр оруулж байгаа болохоор 100% одоо дээшээ спинтэй гарч ирээд байна гэсэн. За энийг болохоор бид нар одоо ингээд ерөнхийдөө квантын алгоритм гэж хэлээд байна. За энэ квантын алгоритм арай жоохон одоо квантлаг болгоё л та. Одоо классикаас ямар ч ялгаалахгүй шүү дээ. За дээшээ спинтэй. За ерөнхийдөө бид нар энийг нэр ингэж үзэх хэрэгтэй шүү. Жишээлбэл энэ төлөвийг бид нар тиг гэж нэрлэдэг. Одоо тиг гэж үзэж болно. Хэрвээ энэ төлөвийг бид нар тиг гэж үзэж байгаа бол энэ төлөвийг бид нар нэг гэж үзнэ гэсэн. Одоо классикэр бол тийм. За тэгэнгүүт энэ электроныг аваачаад юм атомар гэдэг нэртэй юм хавхлагаар за одоо энийг л хавхлаг гэдэг гейт гэж нэрлэдэг байгаа тийм. Атомар гэдэг энэ одоо хавхлагаар оруулаад тэгээд хэмжилт хийхээр нөгөө нэг магадлал маань өөр болчихдог. Дээшээ доошоо байх магадлал нь 50-50 болчихдог. Нэгэсэндээ энэ хадамаар хавхлаг гэдэг бол энэ дээшээ байсан энэ электроны одоо төлөвийг суперпозишн буюу энэ хоёулаа зэрэг оршдог төлөв рүү оруулчихж байна гэсэн. Тэгэхээр энэ атомар хавхлагыг болохоор бид нар квантын одоо ямар нэгэн одоо юг электроныг ямар нэгэн одоо энийг бол бид нар кубит гэж нэрлэдэг байгаа. Компьютер дээр энгийн компьютер дээр тэр бит гэдэг шиг квантын бит буюу кубит гэж нэрлэж байгаа. За энэ тохиолдол бол манай кубит бол электроны спинээр бид нар кубит авч байгаа. За тэгээд атомар хавхлагаар оруулангууд атомар хавхлаг болохоор тухайн классик төлөвтэй байсан манай электроныг авчаад квантын буюу суперпозиц төлөвтэй болгочих гэсэн. Ингээд 50% магадaltaй. За энэ 50% магадлалыг яаж гаргаж ирээд байна гэхээр олон удаа. Одоо нэг удаа хийсэн чинь энэ электрон чи энэгээр гарчаад энэгээр гарч ирэхдээ энд буусан гэж үтэл. За дараагийн удаа ингэсэн чи энд. Дараагийн удаа энэ тэгээд зоо саяж байгаа юм шиг. Нэг зоо саянгууд л нэг толгой уугаал, нэг сүүл уугаал, нэг сүлд буугаал, нэг тоо уугаал ингэж явж илаа гэж үтэл. Тэгээд тоолоод нөгөө нэг тоосон юмнуудаа магадлалын аргаар ингээд хөгжүүлээд хуваагаад гарангууд 2-1 буюу 50-50 магадaltaй болж байгаа. За ингээд одоо ерөөсөө энэ атомар хавхлаг болохоор бидний суперпозиц гэдэг кубитийг маань суперпозиц авалт. Нэгсэндээ классик компьютер бол тиг 1-2-ын аль нэгэнд төлөв нээдэг бол квантын компьютер дээр тиг 50%, 1-50% буюу аль нь зэрэг орчин байх боломжтой болгож байна. За энэ болохоор хамгийн энгийн бас дээрээс нь хамгийн одоо суур чухал
одоо gate. Жишээлбэл одоо классик компьютер дээр ба буюу and or гэх бахан гейтүүд байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан хамгийн суур гейтүүдийн нэг. Quantum компьютер зайлшгүй. За тэгээд дараагийн нэг сонирхолтой туршилт нь болохоор за ингээд бүр хэлбэрхэн болгож хэлээ. X гэдэг гейт. За X гэдэг гейтээр гаргаад хэмжгээр юу болдог вэ гэхээр дээшээ буух магадлал нь ойлгох болчихдог. Доошоо буух магадлал нь 100 болчихдог. За нэг өсөндөө болохоор одоо энэ дээшээ харцсан байсан манай энэ төлөвийг тэр чигт нь 180 градус эргүүлээд эсрэг тийш нь харуулж байна гэсэн. Тэгээд эсрэг төлөвд нь оруулж байна гэсэн үг шүү дээ. За энийг болохоор бид нэр X gate гэж нэрлэдэг. Одоо not gate-тэй адилхан гэсэн. Нэг байсан бол тэг болгочдөг, түгээсэн бол нэг болгочдөг. За тэгээд одоо энэ хэдийн юмнуудаа угшраад хэдүүлээ жижигхэн quantum одоо алгоритм бий. Жишээлбэл түрүүн бид энд ярьсан шүү дээ entanglement гэдэг. Энэ entanglement-ийг бид нар quantum компьютер дээр яаж одоо хийх вэ гэдэг алгоритм гэдэг. За тэгж хийхдээ болохоор юу гэсэн ингэ хийчих. Хоёр одоо электрон, хоёр одоо qubit авна. За нэг qubit-ээ дамаар хасгаар оруулаад суперпозицид оруулах чинь. За нөгөө qubit-ээ болохоор X гэдэг гейтээр оруулах чинь. За тэгээ энэ хоёрыг хэмжиж чинь. Гэхдээ энд нэг сонирхолтой юм байна. Энэ X gate нь болохоор энэ qubit-ээс хамааралтай. Нэг хэсэнд болохоор энийг controlled not буюу энэ qubit тэг байгаа тохиолдолд энэ qubit-ийг эргүүлдэг. Зүгээр л одоо энэ дээш харсан бол дээш харсан чигээр нь оруулна. Энэ qubit нэг байгаа тохиолдолд энэ qubit-ийг эргүүлнэ. Буюу дээш харсан байсан бол доош оруулна гэсэн. За ийм л ерөөсөө алгоритм. За энэ алгоритм яаж нөх гэхээр энд манай дээш харсан байсан qubit-ийг аварчаад ийм superposition буюу одоо 50-50% магадaltaй superposition төлөвлөгөө оруулчих гэсэн. За энэ бол энэ дээр энэгээр хэмжигдээд гарч ирэхдээ дээшээ харсан байж байгаа юм уу доошоо харсан байж байгаа. 50-50% магадaltaй. За тэгээд 50-50% магадaltaй гэхдээ энэ дээшээ буюу тэг байх юм бол энэ qubit маань дээшээ гарсан. Хэрвээ энэ qubit маань доошоо харсан буюу нэг төлөвт орсон байх юм бол энэ qubit маань эргээд доош харчихна гэсэн. Нэг өсөндөө энэ дээшээ бол энэ дээшээ, энэ доошоо бол энэ доошоо гэсэн. За тэгэхээр энэ дээр юу болж байна гэхээр манай хоёр qubit дээшээ харсан байх магадлал, дээшээ доошоо харсан байх магадлал, доошоо дээшээ харсан байх магадлал, доошоо харсан байх магадлалууд энэ нь 50%. Энэ нь 50%. Тэгээд огт энэ итер бол байхгүй. За ингэж. За энэ бол ерөөсөө одоо манай энэ туршилтаа яг таарч байна. Одоо гэхдээ болохоор одоо яг нэг спинийн адилхан тохиолдлууд нь таарад байна гэсэн үг шүү дээ. За эсрэгээр нь одоо энэ алгоритм өөрчлөлөө бид эсрэгээр нь болгож байна. Зөвхөн эсрэгээрээ буудаг нь 50-50. Энэ 2-0-0 байдаг ч юм уу те. За ингээд энэ туршилтаа маань адилхан буюу одоо ингээд нэг одоо qubit-ийн нөгөө qubit-ээс хамааралтай entangle төлөвлөлт орж байгаа гэсэн. Нэг нь яаж хэмжигдэнэ, нөгөөт нь яг одоо адилхан хэмжигддэг. За энийг бид нэр entanglement-ийн алгоритм гэж хэлдэг. Тэгэхээр бид нар quantum компьютер дээр entanglement үүсгэх юм буюу одоо энэ туршилтыг хийхэд заавал ингээд фотоныг хуваагаал, штэн гэрлахын аппарат тавиал дээш доош гэж туршаад байхгүйгээр зөвхөн quantum компьютер дээр ийм алгоритм бичээл тэгээ үр дүнгийн авчихад олон удаа хийх гэсэн үг шүү дээ туршилтаа ингээд нэг явуулаад тэмүүлж ин гарч ирнэ. Дахиад нэг явуулгууд ин гарч ирнэ. Дахиад явуулгууд ин гарч ирнэ. Огт энэ хоёр гарч ирэхгүй. Эсрэг тийш гарч ирэхгүй гэсэн. Ингээд тоолоод үзэнгүүт магадлал нь энэ 50% гэсэн. За ингээд entanglement хийдэг алгоритм. За одоо quantum компьютер блокчейнийг яаж одоо эвлээд идэх гэдэг асуултанд Shor'ын алгоритм гэдэг энэ сонирхолтой алгоритм. Shor гэдэг хүн хийсэн тийм Shor'ын алгоритм. Энэ Shor'ын алгоритм яадаг вэ гэхээр за ерөнхийдөө зүгээр зураад үзүүлэх юм бол 2 qubit ч юм уу хичнээн qubit гэсэн хамаагүй. Атомар за 2 гэд жишээ болгоод авчихлаа. За тэнгуүтээ бас нэг 2 qubit-ийг аваад энэ U гэдэг gate. За U гэдэг gate нь болохоор ерөнхийдөө одоо universal gate гэсэн. Одоо энэ атомар gate, X gate энэ төр гэдэг шиг. Гэхдээ одоо энэ universal gate нь болохоор аль ч gate болж болдог. Зүгээр жижигэн тохируулга хийгээл өссөн gate руу орж болдог тийм gate гэсэн.
За энэ болохоор ийм одоо контролод байдаг ч юм уу гэж дуусаа байна л та. Шорын алгоритм болохоор. За энэ шор гэдэг нь хөр болохоор анх ерөөсөө quantum computer гэж юм байж болох юм байна. Гэт дээр нь жишээ олгож нэг алгоритм бичсэн баг. Тэгээ тэр нь болохоор ийм аюултай алгоритм. За тэгээд энэ гарч ирсэн юмнуудаа quantum Fourier transform гэдэг ийм гейтер оруулаад за тэгээд бүгдийг хийчих. За ингээд эндээс дөрвөн ширхэг за энэ тохиолдолд дөрвөн ширхэг биш үү? Дөрвөн ширхэг кубит оруулаад тэгээд эндээс нэг хариу гарч ив. За хамгийн сонирхолтой нь юу гэдэг вэ гэхээр эндээс шинжлэл бид нар за одоо энийг бол бид нар юу гэж үзчихээ л да. За оролт нь болохоор 15 байсан гэж үзье. 15. Одоо нэг 15 гэдэг. Гаралт нь юу байх вэ гэхээр 3 5. Нэг өшөндөө анхны тооны үржирүүд буюу одоо бидний хамгийн анхны слайд дээр ирж байсан. Энийг гаргаад ирдэг. Нэг өшөндөө энэ тоог оруулангууд энэ хоёр тоог гаргаад ирдэг. Ийм алгоритм сайн яа. Quantum алгоритм болохоор. За энэ шорын алгоритмаар бид нар ерөөсөө саяны одоо энэ криптограф энийг болохоор тэр чигт нь одоо ингээд хусчиж болох юм шиг ингээд харагдаад байна. Яагаад хусч болохгүй байгаа гэдэгтэр хэд хэдэн шалтгаан байна. За хамгийн ихний шалтгаан болохоор энд тусуулдаг нэг одоо алгоритм байна. Тэр алгоритмыг болохоор бид нар RSA гэж хэлдэг. Энэ RSA нь болохоор ерөөсөө яг саяны одоо анхны тооны зүй тогтолцоодоор хийгдсэн криптографийн одоо нэг нийтийн дэлгүүртэй криптографийн одоо алгоритм гэсэн. За энэ RSA-г бол энэ шорын алгоритм бол тэр чигт нь одоо янгаар нэргэн гэсэн. Гэхдээ ягаад одоо хүртэл иргэдэг байгаа юм гэхээр өнөөдөр бидний ашиглаж байгаа quantum компьютерүүд бол нэг token qubitтэй. Qubit нь болохоор одоо одоогийн RSA-г хакердах тайлах хэмжээний хангалттай олон биш байгаа. Гэхдээ ерөнхийдөө олон болох нь бол цаг хугацааны асуудал. Одоо анх бид нар муу компьютертэй байж байгаа тэр нь хөгжөөд сайн компьютер болдогтой адилхан. Quantum компьютер маань хөгжөөд олон qubit болоод ирэх үед энэ RSA гэдэг криптограф маань тэр чигтээ хакерд болох магадлал маш өндөр болж эхэлнэ гэсэн. Магадгүй нэг газар нэг нөхөр энэ quantum компьютер хийчээд тэгээд бидний имийг хакертаас суулж иж магадгүй шүү дээ. За нэг юм эрсдэл байна. Гэхдээ хоёр дахь одоо энэ ягаад энэ одоо хүртэл хакерт болчихог байгаа гэдэг шалтгаан нь болохоор одоогийн бүх биткойн одоо за Facebook, Twitter, Google энэ төр бол RSA-г ашиглахад болцсон. RSA-с татгалзаж эхэлж байгаа. Ягаад тэгэхээр энэ өөрөө ийм шорын алгоритм гэдэг энэ алгоритм байж байгаа. Тэгээд quantum компьютер бүтээгдчих юм бол ерөөсөө энэ манай RSA тэр чигтээ хусуулах болохоор бүгдээрээ ийм юм ашигладаг. ECC гэдэг алгоритм ашигладаг. За энэ ECC гэдэг алгоритм ямар даваа талтай гэхээр quantum proof буюу одоо ус нэвтэрдэггүй бол waterproof гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан quantum proof алгоритм RSA-с ялгаатай. За тэгээд quantum компьютер гарч ирээд RSA-г удаа болголоо ч гэсэн энэ ECC гэдэг нөхрийг одоо тайлдаг алгоритм гарч ирж иж биткойн одоо бусад бүх крипто болон одоо энэ одоогийн бидний ашиглаж байгаа Facebook, Twitter бүгдээ хакертуулна гэсэн. Quantum компьютер хэдий гараад ирсэн ч гэсэн алгоритм л гарч ирэхгүй бол энэ ECC амьд хөвөрөл. Тийм болохоор энэ quantum proof гэж хэлдэг. Тийм болохоор одоохондоо биткойн бусад криптонууд бас одоо бидний өнөөдөр хэрэглэж байгаа Facebook, Twitter бүгдээрээ quantum proof байдалтай байж байгаа. Алгоритм нь гарч иртэл. Quantum компьютер нь бүтээгдтэл бид нар бол амар тайван байж чадна гэсэн. За тэгээд зарим сайтууд одоо дээр үеийн сайтууд ч юм уу альсгүй зарим нэг хариуцлагагүй сайтууд за зарим бүр хөдөлж хүндэл зарим банкнууд RSA-г ашигласаар л. Гэхдээ яг нэг буруудах юм байхгүй л дээ. Гэхдээ эрсдэлтэй гэсэн. За ерөнхийдөө ингээд миний лекц дуусч байна.